За юу цаана Rusty байна. За өнөөдрийн энэ бичлэгэн дээр 2023 оны 11 сарын сүүлээр 442 сэтгүүлээс гаргаж ирсэн юм сонирхолтой жагсаалт байгаа юм байна. 21-р зууны хамгийн шилдэг 100 тоглогч гэдэг жагсаалт байгаа юм байна. Энэ бичлэгийг би бэлдэж байхдаа ч яах вэ? Эхлээд зүгээр юм лист гаргасан байна гэ 442-гийн лист байна гэд Twitter-ээс харчаад Reddit-ээс харчаад тэгээд ер нь сонирхоод бичлэг ивэл зүгээр юм байна да гэж сайн нэг өөр нэг бичлэг хийчихэд энийг бэлтжээд харсан ч 23 оных байсан юм байна. Гэхдээ энэс хойш 2 жил өнгөрцөн байгаа ч гэсэн бас энэ юуг жагсаалтыг хараад зүгээр ярилцахад бас сонирхолтой болоо гэж 21-р зууны гой шилдэг тоглогчд хин байгаа билээ. Зүгээр сэдв болох тоглогчдыг санах ярилцах нь илүү гоё юм болов уу гэж бол бодож जैन. Тэгээ дээрэс нь яг мэдээж энэ жагсаалтанд яг 23 оны 11 сар гэхэд зарим нэг хүмүүс нь дээр байх, доор байх. Одоо жишээ нь энэс хойш бол хин Осман Дембеле бол жишээ нь одоо бүр үнэхээр өөрийгөө потенциалтай өрөөд балан дор хүртэл авчлаа тий гэдэг ч юм уу юмнууд байгаа учраас энэ дээр бол арай ороогүй байх. Гэхдээ дурсаад хараад ярилцахад бас гоё болоо гэж бол бодож जैन үргэлжлүүлээ. За Трент орж ирж шүү 100 дээр. За Трент бол яалтч ус үпрээ. Трент Александр Арнольд баруун жигүүрийн хамгаалагч ямар үүрэгтэй багт ямар үүрэгтэй яаж оролцож болох уу? Ямар хэмжээнд тоглож болох уу, ямар нөлөөтэй байж болох уу гэдгийг бас өөр нэг левелд, өөр нэг хэмжээнд бас аваач чадсан гэж бол бодож байна. Маш бүтээлч тоглогч үзэхэд маш урамтай, мэдээж хамгаалтын сул тал нь байдаг ч гэсэн давуу талууд нь бол үнэхээр супер Ливерпулийн орчин цагийн алтан үеийн бол одоо гол түлхүүр тоглогчдын нэг мэдээж байсан. Тийм. Тэгээд авч болох бүхэл цомыг Ливерпулийн хамтаар бол авсан. За Реал Мадридэд бол энэ жагсаалт гарснаас хойш бол оччихсон байгаа. Ер нь 21-р зууны хамгийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчдын нэг гэхэд буруудахгүй. За 21-р зуунд энэс Трентес дэшигээ Кафу байгаа бах. Майкон, Хавьер Занетти. За Хавьер Занеттигийн бас карьерийн ихэнх бас нэг тодорхой хэмжээний үеийн 90-ад онд байгаа зүгээр 21-р зуун гэхэд бас буруудахгүй л гэж бодож байна. Дани Алвес, Майкон, Кафу, Хавьер Занетти, Кайл Уокер гэх мэт тоглогчд бол байгуулагдж байна. Триппер арай орохгүй байгаа тий. Трентийн 100-д орж байхад Триппер арай орохгүй бах. За 21-р зууны шилдэг 100 тоглогч гэхэд бас ямар хөө тоглогчтой харъя. Би Трентиг бол 100-аас дээшээ байхад ч бас гайхааргүй гэж зүгээр ихэндээ бодогдож байна. Гэтэ харъя тийм ээ. За карьер нь бас залуу байгаа ч. За Клозыг дурдлаггүй яг хөө. Клоз бол дэлхийн аваргын бүх цагийн мэрэгэн бууч 16 гоолтой. Шигшээд биш клубд бол яг хөө бас тийм супер амжилттай тоглоогүй ч гэсэн давгүй тоглоод бол амжсан Лациод гойсон, Байернд байсан гэд олон жил бас тоглосон шүү дээ клубын өрөөнд те. Германы бүх цагийн мэрэгэн бууч 71 гоолтой. Клозыг бол одоо дэлхийн аваргаар л гарч ирдэг гэж хүмүүс илүү сайн мэднэ. Клозээ супер. Гэхдээ би Трент Клоз. За дэлхийн аварга өөрөө бас тусдаа том тэмцээн очоос бас байж болж байна. За гэхдээ ер нь бол байрал нэг чухал бол биш те. За Ривалдог бол 98-д орсон байна. 99 онд балан дор авсан. Гэхдээ мэдээж 2000-ад онд бол супер байсан. За гэхдээ 21-р зууны шилдэг 100 тоглогч гэхэд Ривалдо 2002 оны дэлхийн аварган л гол нь байна л да тий. 2001 оны Ла Лигийн 2000-аас 2001 оны Ла Лигийн сүүлчийн төрөгт Валенсиг хийсэн хедрик нь аваргуудын лигийн эрхийг Барселонад бол авчирж байсан. 3 онд аваргуудын лиг Милан авахд мань хүн бас сэлгээ байсан. Гэхдээ энэ зууны гол амжилт нь бол 2002 оны дэлхийн аварга. Гэхдээ мань үний эд үе бол 90-ад оны сүүл гэхэд жоохон ер нь буруудах байхаа. Би Клозе Александр Арнольд хоёрыг Ривалдогоос 21-р 100 гэдэг утгаар бол илүү дээр бол үзэх юм байна. Миний хувьд бол Лука Тоник Клозегээс дээр бас сонирхолтой юм тий. За Тони бол мундаг. Тони бол нас нь явах тусам сайжирсан. Фьорентинад мундаг байсан. За гол нь дэлхийн аваргаар мэдээж супер байж байгаа. Дараа нь Байерн Мюнхенд бас их сайн тоглосон шүү дээ. Тэгтээ за нөгөө хоёроос дээр байна гэж бол би бодохгүй. Ялангуяа Александр Арнольдос дээр байна гэж бол бодохгүй байна. Гэхдээ супер 6-ны дэлхийн аваргыг авчирсан. Фьорентина 5-6 онд цоороод тэгээд мэдээж дэлхийн аварга авчирсан. Дэлхийн аваргын гол тоглогчдын нэг байсан. Сюрприз цоорсон тоглогчдын нэг шүү дээ тий. Ялангуяа хин Фабио Гроссо, Лука Тони хоёр тий. Лука Тони гоё тоглогч.
За Давид Дахея. За миний хоолой хамар жоохон тиймэрхүү байгаа шүү уучлаарай. За Давид Дахея супер хаалгач. Манчестер Юнайтед бас айгүй хэцүү үед байсан. Дөнгөж 11 онд Атлетико Мадридээс ирээд их туранхаад цохилт ихсэн хаадаг мөртлөө одоо 16-гийн одоо хайрцгаа тий 16-гаа эзэгнэж чаддаггүй гэж их шүүмжлүүлдэг байсан. Их туранхаад нэг том довтлогчд эсвэл болонгийн цохилт ч юм уу тийм хөдөлгөөнгүй бөмбөгөн дээр хамгаалагч том хамгаалагчдад их дээрлэхүүлдэг гэж шүүмжлүүлдэг байсан. Тэгээд 13 онд төрүүлээд Sir Alex Ferguson зодог тайсны дараах нь болол яг мань хүм нэгдүгээрт бак болоод хоёрдугаарт яг ингээд өөрөө тоглолтын учрыг олоо Премьер Лигтэй учраа олоод их сайжирсан. Гэхдээ харамсалтай нь бол одоо Премьер Лигт тэр үед Премьер Лигт гэлтгүй ер нь Манчестер Юнайтед амжилт бол их тааруу цаг үед гол тоглогчтойх нь нэг байсан. Ер нь одоо эн чинь гэж шүү дээ 13-аас 13 оны 18 оны хооронд 4 удаа бол одоо фэнүүдийн хамгийн шилдэг тоглогчийг авсан. Тэгээ Юнайтед багийнхаа шилдэг тоглогчдыг авсан гэдэг гэж байгаа. Тэгээд ганцхан Премьер Лигийн цомтой яг дунд нь ганц нэг лиг юуны FA-ийн цом авсан байж байгаа. Би цээжрээ сайн санахгүй байна. Гэхдээ жоохон харамсалтай гэх юм уу. Тэгэхээр супер тоглогч гэхдээ Испани шгшээдээ ч харамсалтай шүү дээ. Яг анх гарч ирж байхад нь бол Casillas ерөөсөө болоогүй байсан. 14 оны дэлхийн аваргын өмнөх яг урдсан тоглолтуудад том тоглолтууд бол ерөөсөө Виктор Валдес шгшээгийн гарааны хаалгач болцсон байсан. Тэгээд Валдес Юнайтед юу яагаад өвдөн шигтэй холбосоо гэмтээгээд тэгээд юу яагаагүй Икер Casillas тоглож таарсан санагдаж 14 онд. Тэгээд тэрнээс хойш их юм бол Дахе бол ганц хоёр л том тэмцээний үнцэн хаалгачаа тогсон боловч баг нь тааруу хүн байсан. Тэгээ 20 оны Евро гэхэд бол Унай Симон гарааны хаалгач болцсон байсан санагдаад байна шүү. Тэрийг та яг тэжэр мэджээл бичээр би яг зорж бэлдээг болохоо санахгүй байна. Гэтэ ер нь шгшээдээ бас яг тийм завсрын үед нь таарсан юм уу да те 8 10 12 оны амжилтын үеэр хитрхээ залуу байсан. Тэгээд одоо энэ 20 оноос хойшоо мундаг явж байгаа бүрэлдэхүүн донд бас байж чадаагүй гэдэг ч юм уу. Тэгээ бас тоглолтын хэм маягийн таараагүй гэдэг ингээд жоохон азгүй. Гэхдээ яалтчгүй 21-р зууны одоо шилдэг хаалгачд гээд дуртахад яг мэдээж Алисон Бекер, Эдерсон, Донорума, Casillas мэдээж явж байгаа нь ойлгомжтой, Буфон явж байгаа нь ойлгомжтой, Ван дер Сар гээд ингээд олон мундаг хаалгачтай Петр Чех гэ тэ зөндөө хүмүүс байгаа. Гэхдээ Дахе бол энэ хэдийн араас бол нэх амар хол бол орохгүй гэж бол бодож байна. Деку. За Деку байлгүй яах вэ? Порто, Барса, Челси багуудаа супер байла. 2004 оны Еврогийн финал хүртэл явсан Портод байсан. За гол нь Портог нэг Португал байсан. Гол нь 16 оны биш солирч шүү. Би дунд нь андарч. Юуны 4 оны Портогийн Champions League гол нь би нэг шишээ ярьж байгаа холиорчлаа. 4 оны Champions League за тэгээд 6 оны Барсагийн Champions League. Энэ хоёрт бол одоо гол плеймейкер найруулагч байсан. 6 оны Барсагийн бол одоо Шави гэхээсээ илүү Деку бол илүү гол тоглогч нь байсан. Бразил төрсөн Португалийн шигшээ тоглодог супер тоглогчоо. Тэгээд 9-10 оны улиралд Анчелоти байсан уу юу? 9-10 оны улиралд Челсид лиг болон цомын дубль хийсэн гэж байна те. Деку супер үнэхээр гол тоглогч. Монголд ирж исэн. Уулзаж байсан. За Хавьер Занетти. Байлгүй яах вэ? Хавьер Занетти байлгүй яах вэ? 19 жил Жузеппе Меаца зангилтгэд бол одоо тоглосон. За өмнө нь бол Newell's Old Boys байдаг санагдаад ах юм. Эсвэл үгүй лөө. Аргентиныхаа нэг багт яг мэргэжлийн карьер эхлээд 2 үлээр тоглосон байдаг. Тэгээд тэрнээс хойш зодог тайлтлаа 40 хүртлээ Интер Милан тоглосон. Интерийн бүх цаг үеийн хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч. Интерийн гэлтгүй ерөн дэлхийн хөлбөмбөг клубүүд донд бол одоо 1100 тоглолтод оролцсон. 1100 гаруй тоглолтод оролцсон тоглогч зөвхөн шүү дээ. Одоо Криштиано Роналдо бол 1200 гарцсан явж байна уу да тий? 1250 60 бараг 1300 тоглолт өрж байгаа. Ер нь бол их зөвхөн шүү дээ. 10 онд бол одоо требл хийсэн. За Занетиг одоо бүр хөгшөртлөө л ерөөсөө багийнхаа гол тоглогч байсаар ирсэн. Бүр 38-9 хүрсэн мөртлөө л төвийн хагас дээр зөвлөгчийн байрал дээр хүртэл ингээл тоглолтог удирлын 40 50 тоглолтын 30-т нь бол баттай тоглолцдог ийм болвол байсан. Үнэхээр супер бүх цаг үеийн хамгийн шилдэг баруун зүгээр хамгаалагчдын нэг бүх цаг үед бол яригдахад бол эргэлзээгүй юм тоглогчоо. За энэ ч бол 23 оны жагсаалтаар бол ингэж шүү дээ. Хөлбөмбөгчдийн түүхэнд одоо хамгийн олон тоглолтод оролцсноор 13-т ордгоо гэдэг чинь. За тэр 23 оны 11 сараас хойш Занетигийн рекордыг энэ урдуур нь гарч дээш рекордыг нэвчсэн тоглогч нэг байхгүй хаа гэж бодож байна. За Интерийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон 19 цом авсан гэж байна. За Занетигийн 4 дугаарыг мөнхөлсөн
За тэгээ ерөнхийлөгчээр ажилладаг. Интерийн бүх юмн дээр оролцдог. За Özil 21-р зууны хамгийн шилдэг плеймейкеруудын нэг, үзэхэд хамгийн урамтай тоглогчдын нэг. Яг үзэхэд урамтай гэдэг жагсаалтанд бол одоо 21-р зуунд миний хувьд Özil орж ийн. Одоо Pedri орж ийн. Lamine Yamal одоо орж байна. За Marco Reus, Antoine Griezmann, Marc Hamsik гэсэн тоглогч. За одоо энэ Dean Howson орж байна. Trent Alexander-Arnold байна. Өөр таад бас ийм тоглогчтой хуваалцаараа заавал бүр амар яг миний нэрсэн тоглогч гин гайгүй мэдээж супер тоглогч. Гэхдээ заавал бүр супер гэлтгүү үзэхэд гоё. Одоо юу гэдэг Morten Gamst Pedersen гэдэг ч юм уу те. Үзэхэд урамтай байсан тоглогч гэх юм бол өөр одоо за дундуур бас хаанд орохоор хийлээ. Тэгээд тэдний нэг бол яалчгүй Özil. Үзэхэд бол үнэхээр урамтай гоё тоглогчоо. За яалтчгүй энэ 21-р зууны супер тоглогчдын нэг. За Edwin van der Sar. За Van der Sar бол айгүй сонирхолтой шүү дээ. Аякстай аврагууд лигийг авцсан 90-ад онд аль хэдийн ингээд супер хаалгач байж байгаад 2010-ад он 2000-ад он гарахад бол Манюны карьер ер нь жоохон буугаад эхэлсэн байсан. 2000-ад оны ихэр 4-5 оны үед Fulham тоглолцсон 34-5 бараг 35-6 хүрсэн байсан баг шүү. Тэгж жагаад Манчестер Юнайтед ирээд карьер буцаад огцсон өссөн 8 оны аврагууд л их төрүүлсэн бүр супер. Тэгээд юу юм байна? 1311 минут гол алдаагүй рекорд тогтоож исэн гэж юу шүү. За тэгээд 40-наас 205 өдөртөө Премьер Лигт 11 онд төрүүлж Премьер Лигийн хатгуунд хамгийн өндөр настай төрүүлсэн тоглогч болж исэн байна. За тэгээд 8-9 оны үеэрд бол рекорд тогтоож исэн. Үнэхээр супер. Van der Sar бол амар шигтэй. За Carlos Tevez байлгүй яах вэ? Carlos Tevez байлгүй яах вэ? Boca Juniors, Juventus, Manchester City, Manchester United гэдэг олон багийн домогшүүдээ Бразилд хүртэл хэсэг мундаг тоглоод амжсан санагдаж байна сүлд юунд Европоос явах та. Тэгээд айгу одоо хөдөлмөрч тоглогч бэлтгэл дээр бол одоо юу яадаг гэсэн гэж нэг сүртэй бэлтгэл бол хийдэггүй. Тэгээд нэг ач холбогдол өгдөггүй. Тэгж байгаа далбадар гараа хастаж их машин шиг гүйдэг те. Үнэхээр дэвсвэртэй, гүйлт сайтай, голын мэдрэмж маш сайн, сэтгэл зүй маш сайтай, багийг маш их сэргээдэг юм одоо юм галтай юм мундаг тоглогч байсан. Супер тоглогчоо Carlos Tevez. Arturo Vidal. За яг 21-р зууны шилдэг 100 тоглогч гэдэг жагсаалтад Vidal ороход бол байж болж байгаа юм. Vidal ч одоо Barcelona, Juventus, Bayern München гээд дандаа том багуудад тоглосон, бүгдээр нь лигийн цом өргөсөн, дандаа нөлөөтэй байсан. 15-6 оны Чилийн алтан үеийн одоо гол төвийн хагас байсан. Alexis Sanchez, Claudio Bravo, Arturo Vidal гэх нөхдөд тийм ээ. Тэргүүтэй нөхдөд. Тэгээ ингээ карьерийн бодохоор амар юм байна л да. Ялчгүй амар. Зүгээр зарим нэг тоглогчдын урд байна гэж бодохоор эрг гэхээр бас гайгүй юм шиг. Тэ? Эрг гэж бодохоор гайгүй юм шиг. За яг хөө. Гэтэ ер нь 100 багтах юм байна. 100 бол эргэлзээгүй багтана. 100 бол эргэлзээгүй багтана. За Crespo дараагийн харчлаа тэ. Serie A 4 Serie A 3 Бундслиг, Испани Ла Лиг авсан. Тэгснэ Интер Миланд ч ирээд хиний дор Контегийн дор дахиад авчиж байгаа тий Скудетто Италийн Serie A-д. За тэгээд Чилийн алтан үе 2 Копа Америка. За яалч юу тэгж утгаар амар шүү. Тэгж утгаар амар байна. Тэг эн чинь дандаа чухал тогтож байгаа шүү дээ. Ювентусын гол төвийн хагассан, Бундслигт Байерн тэрүүд бас гол төвийн хагасан байсан. Барсад агуу чухал байсан. Интер дараа нь очиход бол бас л их чухал байсан шүү дээ. Контегийн урдаа Лаутаро Мартинес хин хоёртой, Лукако хоёртой төрүүлсэн. Хакими баруун зүгүр мэгүртээсэн би тэгээ санагдаж байна. Амар юм байна. Видалыг бодохоор Видалтай дандаа чухал тоглож байсан гэж бодохоор үнэхээр амар байна. За Эрнан Креспо болгой товтлогч шүү. Креспо болгой товтлогч байсан шүү. За мэдээж шгшээ огтаа бол Батистута, Агуэро, Месси 3-ын ард ордог. За 2000 онд бол дэлхийн рекорд эвдэж Лациод Пармагаас нэгдэж байлаа. За Сериагийн мэрэгэн мууч авч ирсэн. Гэхдээ яг карьер нь бас яг нэг амар өссөн хэмжээнд хүрээгүй те. 5 оны Аврал лигийн эхний жишээ
2 дахь баг шүү те. Нөө Какагийн амар дамжуултаар галзууг бол идэв штэ. Кака бүр ингээд хамгаалт цуссан гой дамжуулт өгөөд Креспо яг гүйж ганц хатгаал яг Жерси Дудикийн дээгүүр давуулдаг. Мундаг төгсөгч, мундаг товтлогч. 100 тоглогчд дунд гэхдээ байхад бол гайхгүй. За ер нь би байралт амар оч холбогдол өгөх гээд байх шиг байна. За хамар хоолой та дахиад хэлж уучлаарай, хамар хоолой амар байгаа шүү. Тибо Куртуа. За Куртуа байх хэвээр. Байлгүй яах вэ? Байх хэвээр. Сүүлд аврагуудын лиг авахд Ливерпултэй дахиад таарахад бол тэр тоглолтын дөр Куртуа зүгээр утга алдсан шүү дээ. Куртуа бүр үнэхээр дэндүү гайхалтай байсан. Атлетико Мадридын супер байсан, Челсид мундаг байсан. Реалд бол бүр гайхалтай байгаа. Жигтэй холбосоо гимтэйчүүд эргэж ирээ буцаад топ формтой тоглож байгаа. Юу Куртуа тоглож юм ярихгүй. Куртуа супер. Үнэхээр супер алгаж. За Тиаго Силва бол 21 дэх зууны хамгийн шилдэг дүү хамгаалж штэ нэг. Миланд залуудад тодорсон маш залуугаараа Paris Saint-Germain руу явсан. Paris Saint-Germain-ы Насер Ал Кhelaifi-гийн эзэмшиж байгаа Катар эзэмшилтэй Үгүй Катар үстэй. Тэг Катар тий. Катар эзэмшилтэй одоо юу бол Paris Saint-Germain-ы ихний хамгийн гол 8-уудын нэг байсан. Тэгээд тэнчнээс Челсид ирээд 35 настай Челсид ирээд бол одоо аврагуудын лигт төрүүлэхэд одоо гол хувь нэмрийг оруулсан гэдэг ч юм уу. Ингээд Тиаго Силва бол үнэхээр супер тоглогчоо. 7 удаа Франц лигтээ төрүүлээд Serie A-д Милантай төрүүлсэн. Одоо нөгөө 21 онд Милан төрүүлэхэд 10 жил төрүүлээгүй 10 жил болж байгаа төрүүлсэн шүү дээ. 11 онд Милан төрүүлэхэд нь бол байсан. Ибрахимович Интертэй Миланд байсан. За Копа Америкад бас төрүүлээд амжсан. Мундаг тоглогчоо. Юу ярих вэ? Супер хамгаалагч. Маркиньос энэ хоёрчтой нэг хэсэгтэй. Үнэхээр амар байлаа шүү дээ, тий. Хон Роман Рикелме. За Рикелмег бол юм хувийн амжилт супер хэмжээнд хүрээгүй ч гэсэн түрүүний хэлсэн үзүүштэй тоглогч гэдэг жагсаалтад бол орно. Яг ийд үдээ бол үнэхээр одоо супер тоглогч байсан. Одоо энэ өгүүлбэр бол үнэхээр гоё өгүүлбэр шүү дээ, тий. Классик 10 номер. Ёстой жинхэнэ хүмүүсийг одоо энтертейн хийх гэж төрсөн тоглогч аа гэж. Сүүлийн хэдэн жил бол хөлн бүх хитрхи тактик дээр суурлаад, хитрхи нарийн зүйл дээр суурлаад ингээд юм үзүүштэй байха болчоод байна гэдэг юм яриа бол явдаг болчиход байгаа, тий. Тэдний бас нэг тэр ярианд нөлөөлж байгаа зүйлүүдийн нэг нь бол энэ классик 10 дугаартай тоглогчтой айгу цөөхөн болцсон, байх боломж айгу бага болцсон, хөлн бүх нэлээ өөрчлөгдсөн учраас бага жогоос уучлаарай. Жоохноосоо гарч иж байгаа тоглогчид ч гэсэн одоо авьяас чадвар нь боломжтой байсан ч гэсэн өөр байрлал руу орж тоглодог болчихсон. Ийм классик чөлөөтэй 10-ууд одоо хамгийн сүүлд гарч ирсэн тийм тоглогч гэх юм бол одоо Coutinho энтрэл байх шиг байна. Тэгээд бас жоохон дарагч Dybala, Coutinho тий иймэрхүү тоглогчд бол бас жоохон дарагдчихлаа. Тэгээд Riquelme бол яг тийм классик тоглогч байсан. Үнэхээр супер 2005-аас 6 онд Villarreal аврагуудын лигийн шүгэн дөрөв хүртэл явхад бол хамгийн гол тоглогчтой нэг байсан. Гэхдээ харамсалтай нэ. Хариу тоглолтын дээр баха Арсеналын эсрэг пенальт Riquelme өөрөө алдчихдаг. Тэгээд тэрэн дээр хэрвээ алдаагүй байсан бол финал руу ч гарах боломжтой ийм боломж бол байсан. Тэгээд Boca Juniors клубтэйгээ одоо 3 Libertadores төрүүлсэн гэдэг чинь Libertadores гэдэг чинь бол одоо Өмнөд Америк ТV авраг штэ. Аврагуудын лигийн Өмнөд Америк хэлбэр нь. Тэгэхээр энэ чи одоо ямар тоглогч вэ гэдэг нь харагдаж байна. Тэгээд үзэхэд үнэхээр урамтай 10 нийтлэгийн аврагт бол уул нь орцсон бол зүгээр байсан. Гэхдээ харамсалтай нь одоо Марадонатай бол одоо муудалцаад Марадонач тэнэг байсан. Тэгээд хэнийг бол авч яваагүй. Riquelme авч яваагүй. Мелоки гайхтай сууж байна. Тэгээд Riquelme бол үнэхээр супер үзэгчтэй тоглогч. Пабло Аймар бас. Гэтэ одоо хин Riquelme 86 дээр бол Пабло Аймар байхгүй юм байна л да. Пабло Аймар байхгүй болж таарах гэдэг. За Фернандо Торрес. За Фернандо Торрес байлгүй яах вэ? Фернандо Торрес супер энэ ч 19 настай даавар Атлетико Мадридийн багийн ахлагч болсон хүн. Ливерпулд очиод супер байсан. Тэгээд Челсид очдог улиралтай бол бас тийм сайн байгаагүй. Тэгээд ер нь тэрнээс хойш Челсигийн аврагуудын лигт Барсагийн эсрэг хийсэн голоос өөрөөр бол тийм сайн тоглоогүй. Тэгээд би энэний талаар нэг юм юу уншсан биш подкаст сонссон л доо. Яг нэг юм Премьер Лигийн одоо хүмүүсийг фэнүүдийг шоконд оруулсан 8-нууд гэдэг юм сонирхолтой цуврал явсан юм. Die Athletic дээр тэрэн дээр сонсож хахад Торресын талаар яхад юм статистик талаарс нэрсэн ч гэдэг чинь хүмүүс яг тухайн үед нэг анзаараагүй хүлээн зөвшөөрөхийг тодорхой хэмжээнд хүсээгүй. Гэхдээ ер нь Торрес бол
тийм амар нас мас нь явцсан байгаагүй ч гэсэн ер нь жоохон унаад эхэлсэн байсан. Ливерпулийн тэр явдаг улирал та тий. Ер нь жоохон унаад эхэлсэн байсан. Яг тийм Челсид очингуудаа муудсан бол биш ээ. Ер нь муудж байгаа гэдэг юм шинж тэмдгүүдэл илрээд эхэлсэн байсан. Харагдаад эхэлсэн байсан. Тэр нь одоо бүр ингээд бүр одоо ил болцсон гэдэг юу бол бас ярьж байна лээ. Тэгээд гол нь мэдээж Еврогийн 2 еврод төрүүлсэн, дэлхийн аврах төрүүлсэн 3 цом авцсан тэр гайхалтай бүрэлдэхүүний гол тоглогчдын нэг бол мэдээж байсан. За яг хуу сүүлд нь бол VI илүүлсэн байсан л та. Гэхдээ те ер нь бол байсан голуудыг хийж исэн ийм одоо мундаг тоглогч Ливерпулийн бас одоо юу гэдэг Юрген Клоппийн алтан үе эхлэхээс өмнөх үеийн бол одоо гол тоглогчдын нэг байсан. Ливерпулийн ер нь л одоо фэнүүдийн хамгийн хайртай тоглогчдын нэг шүү дээ тийм ээ. Үнэхээр үзүүштэй дээрээс нь одоо энэ классик энэ үеийн Adidas-тай Ливерпулийн яг юм Nike Total Air шипитэй те ийм Adidas-ын өмсгөлтэй тэгээд үсний банданатай шар те энэ бол одоо iconic төслөө шүү дээ те. Тэгэхээр Торрес бол бас яалтчгүй байх хэрэгтэй тоглогчоо. За Хенрик Ларсон бол хаа байсан 90-ад оноос гялалтсан нөхрөө. 94 оны дэлхийн аврах хүртэл орж явсан нөхөр. Одоо нөхөр бол 2000-ад он ер нь карьер нь ямар урт вэ гэдгийг л харагдаж байгаа юм л да. 2000-ад он гараад үнэхээр мундаг тоглож явж байгаад одоо UEFA-гийн цом төрүү одоо финал хүртэлүүлдээд лиг мэгт төрүүлж ингэж явж байгаад 6 оны Аврагын лигийн одоо Аврагын лигт Барса төрүүлэхэд маш чухал хувь нэмэр оруулсан. За яг тэгэхэд бол сэлгээний тоглогч бол байсан. Гэхдээ финалийн тоглолтын дээр сэлгэнээс орж ирэнгүүтээ Жулиано Беллетти, Самуэль Ито хоёрын 2 голын дамжуултыг нь бол өгдөг. За тэгээд сүүлд Манчестер Юнайтед бол одоо товчхон богинохон хугацаанд тоглож байгаад болол карьераа ер нь бол тэр дуусгаж яасан. Гэтээ зарим тоглогчдоос жоохон дээр байгаа санагдаж байна. Түүнээс биш гэхдээ байхад бол мундаг тоглогч. За Шотландын лигийг бас үнэлж байгаа нь гоё байлаа л да. Анжигсаалтын хүрээнд те. Рафаэл Варан карьер нь өстой айгүй эрт дууссан те. Айгүй харамсалтай карьер нь айгүй эрт дууссан. Гэмтэл бэртэл болол ерөөсөө салаагүй. Нис багаас гарч ирдэг санагдаж байна. Реал Мадридэд үнэхээр супер байсан. Серхио Рамос Варан хоёрын хослол бол одоо 4 удаагийн Аврагын лиг төрүүлсэн ийм одоо гайхалтай хослын нэг 18 онд тэр дундаа дэлхийн аврах төрүүлээд амжсан гайхалтай амжилт. Юм ярихгүй. За Стерлинг бол амираа. Стерлинг Ливерпулээс одоо дөнгөж тийнейжер байхдаа гарч ирсэн тэр 13-аас 4 оны улирал одоо төрүүлэнгээ алддаг улиралч одоо Суарес, Sturridge, Стерлинг 3 удаа урд бужигнуулдаг байлаа. За тэгээд Манчестер Ситигийн хамгийн гайхалтай үеийнх нь бас гол тоглогчтой нэг байсан. Яг 23 онд сүүлд мань хүнийг явсны дараа трибл авсан л та. Яг тэрнээс өмнөх гол амжилтуудын хамгийн гол тоглогч нь байсан. Тэр Агуэро, Стерлинг, Лерой Санете Ситиг бол одоо барж идхийн аргагүй Арда Бернард, Давид Силва уучлаарай. Давид Силва, Де Бройн, Фернандиньотой тэр Сити бол аимшигтай байсан. Одоо зүгээр Стерлинг жоохон буучаад байгаа болохоор хүмүүс зүгээр жоохон тоглоом болгоол энэ тэрэгэд байгаа юм л да. Челсид одоо жишээ нь ингээд 300 мянган паундын цалинтай одоо ингээд бүрэлдэхүүнд нь байхгүй тоглогч байж ингээл энэ тоглогчийн бас өндөр цалинтай нь бол тоглогчийн буруу ш гэрээ хийсэн. Гэхдээ карьер нь бас нэлээд хурдан унчлаа. Энэ дээр нэг юм сонирхолтой сэдв биш. Энийг жого дээр подкаст нар өмнө ярьжсэн. Мэргэжлийн тоглогчид ер нь 450-аас 500 дахь тоглолтоосоо эхлээд ялангуяа топ хэмжээнд тоглосон бол гэж байгаа. Одоо Европын топ 5 лиг те ялангуяа Итали, Испани юуны лиг болвол Английн лиг болвол за тэр дундаа мэдээж Англи лиг бүр дээр те энэ лигүүдэд дундаа өрсөлдөөн сайтай энэ лигүүдэд ер нь 400-аас 450 тоглосон тоглогч ер нь бууж эхэлдэг гэж. Ер нь за ялангуяа 17 за 16 бол ховор те энэ Ламин Ямал, Мамал одоо энэ Нуанер Интер гэдэг шиг 15 6-тай цорхнол цөөхөн зүгээр за 17 8-таагаасаа эхлээд ер нь 400 450 тоглолт хийгээд 17 8-таагаасаа тоглосон бол тоглож игсэн бол доктортой тоглож игсэн бол 400 450 50 тоглолтоос ер нь унж эхэлдэг гэдэг юм статистик байд юм байна. Залуугаараа тоглож эхлэх тусам ер нь эрт одоо юм ундаг нэг юм болол байд юм байна. Тэгээ гимтэл бэртэл илүү амархан даагдаг, форм ундаг те иймэрхүү. Одоо чинь Юри Телеманс амар том жишээ шүү дээ. Одоо Астон Виллад бол дажгүй тоглож байгаа. Гэхдээ та хэд санаж байгаа бол Андерлигтэд 16 таатай цоорж гарч ирсэн. Андерлигтэд 16 таатай гарааны тоглож болцсон байсан. Тэгээ одоо Телеманс чинь бол одоо ер нь та хэд анзаарах юм бол 17, 8, 9 оны үеэр бол ирээдүйн одоо дэлхийн хэмжээний хамгийн супер төвийн агсуудын нэг болно гэж ярьдаг байсан. Одоо бол тэр яг тийм
муу бол биш те. Мундаг багт тоглож байгаа ч гэсэн тэр хэмжээнд бол хүрээгүй. Ер нь л удахгүй буучих гээд байгаа ч юм шиг яг левлээ дайжгүй барьж байна. Гэтэ буучих гээд байгаа ч юм шиг болцоод одоо Варан бас нэг жишээ нэ. 16-7 та цоорцсон. Тэгээ айгүй хурдан гэмтэл бэртэл юмнаас болоод ингээд дөнгөж 30 гараал зодог тайлчлаа штэ. Тэгэхээр Стерлинг бол тэрний нэг жишээ бас болцоод байгаа. Тэр донд Кристиано Роналдо шиг, Месси шиг те бүр ингээд жоохондоо цоороод за тодорхой хэмжээд Ибрахимович те. Жоохондоо цорчоод Суарес ч байна. Цорчоод бүр ингээд айгүй олон жил ингээд левлээ барьдаг. Тоглож бол гоцгойд хүмүүс байхгүй. Тэгээ бүр гэд гоцгойдынх нь гоцгойдууд байхгүй юу те. Тэр стандартаар тоглогчдыг харьцуулна гэдэг бол удахгүй. Тэгэхээр Стерлинг бол би топ 100 тоглогчдын дунд бол ямар ч эргэлзээгүй байх хэрэгтэй гэж бол бодож байна. Ситигийн за Ливерпул яг тодорхой амжилтанд хүрээгүй ч гэсэн сайн байсан. За тэгээд хамгийн гол нь Ситид үнэхээр супер байсан. За ийм байна. Би бол Стерлингийг байхад бол ерөөсөө эргэлзэхгүй. За Еврогийн финал хүртэл явсан. Дэлхийн аваргын мөнгө шүүгийн дөрөв хүртэл явсан. За Ryan Giggs. Ryan Giggs бол 90-ад онд карьерийнхаа ихэнх үеийг өнгөрөөсөн. Гэхдээ нас нь нэлээд явцсан байсан ч гэсэн юуны United-ийн бол гол тоглогчтой нэг байсан. Сүүлдээ төвийн хагас руу хүртэл тоглож үзсэн. Супер. Ryan Giggs-тэй бол ярихгүй. Тэгээ карьер нөгөө нэг юм урт карьертай тоглогч ч олон хувирдаг. Одоо Хаверсаны тим хурдан win back байж байгаа. Сүүлдээ баруун жигүүрийн хамгаалагч болоод сүүлдээ хамгаалтын одоо туршлагатай довтлогоо гэхээс бол хамгаалтанд тэгээ хурдан багсаа тоглодог болоод тэгээ бүр насны өдрөнгөтэй цэвэрлэгч рүү ороод бишээ центр рүү ороод тэнгүүтээ сүүлдээ цэвэрлэгч рүү ороод гэдэг ч юм уу ингэж тоглосон. Кристиано Роналдо зүүн жигүүр эхлээ анх баруун жигүүр дээр эхлээд сүүлдээ зүүн жигүүр дээр Реалд очоод тэнгүүтээ сүүлдээ одоо 14 5 оноос хойш ер нь төвийн страйкер болоо тий. Яг 24-5-аас Бензема байгаад байсан л та. Гэхдээ сүүлдээ бүр ингээд сүүлдээ ялангуяа Ювентуст бол бүр төвийн страйкер болоод тий. Гэдэг ч юм уу. Олон жил одоо Серхио Рамос байна тий. Севияд баруун жигүүрийн хамгаалагчаар эхлээд сүүлдээ Реал баруун жигүүрийн хамгаалагч байсан ч гэсэн сүүлдээ төвийн хамгаалагч болсон ингээд олон жилийн карьертай тоглогчд бол яалтчгүй хувирч таардаг. Месси бол баруун жигүүрээс эхлээд сүүлдээ бол одоо false 9 болоо. Тэгээ одоо яг цэвэр жигүүр гэхэд хэцүү шүү дээ, иймэрхүү болсон гэдэг ч юм уу. Ийм хувирах шаардлагууд гардаг. Тэгээ Ryan Giggs бол бас олон хувирсан. Winger байж үзлээ, жигүүрийн хагас байж үзлээ. Сүүлдээ центр руу орлоо гэд баруун жигүүр дээр ч гэсэн цөв хідэн тоглож ирсэн. Ийм тоглогч байгаа. Премьер лигийн бүх цагийн хамгийн олон тоглолтод тоглосон тоглогчдын нэг. Тэгээд мэдээж Манчестер Юнайтедийн бүх цагийн хамгийн агуу тоглогчдын нэг баха. За ингээд 80 руу орж байгаа юм. За дараагийн хуудас. За Алексис. За нөгөө л бас үзэхэд гурамтай тоглогчдын нэг Алексис Барсад гоё байсан, Арсеналд гоё байсан, Чилийн алтан үеийн гол тоглогч. За Интерд очоод бас бүрэлдэхүүнд явж байгаа түрүүний нөгөө нэг химийн Видал медаль байсан үед бас төрүүлээд амтсан ийм гоё тоглогч. Супер. Урамтай гоё тоглогч. Барселонад байхдаа олон гоё гоолыг бас хийж исэн. Тито Вилановагийн дор тоглож исэн санагдаж байна. Арсеналд очоод бас олон гоё тоглолтод оролцож байсан. Юнайтед очоод харин яваагүй дээ, тийм. Мхитарян энэ хоёрын 8 бол өстой. Үнэхээр бүтлгүү 8 болсон харамсалтай. Хин Алексис одоо Марсейд очичлоо. Удинесэд байж байгаа Марсейд очсон санагдаад байна шүү. Би буруу санааг бол Эдисон Кани. За Кани гоё. Кани бол их бас нөгөө нэг юм сонирхолтой карьертэй тоглогчтой. Палермод супер байжгаад Наполид очоод тэгээд Наполид очоод 2010-ад онд өгч явах үед мань хүн жигүүр тоглодог байсан. Наполид бол илүү голдоо тоглодог, жигшээдээ илүү жигүүр тоглодог. Та харах юм бол 2010 оны дэлхийн аваргаар шүгэн дөрөв хүртэл явдаг тий. Дөрөвд ордог Уругвай штэ. Тэр Уругвайгийн зүүн жигүүрт 7 дугаартай байлуу та. Кавани тоглодог байсан. Мэдээж урд нь Форлан Суарес хоёр байсан. Тэгээд зүүн жигүүр тоглодог байсан. Тэгээд Наполид одоо 138 тоглолтод 104 гол оруулсан. Аимшигтай амжилт. За тэгээд юунд ч Парис Сен-Жермен ч 200 гаруй гол оруулаад бүх цагийн мэрэгэн бууч нь болсон 6 удаа их төрүүлсэн. Манчестер Юнайтед очоод хэцүү үед нь очоод бол туршлагатай тоглогч нь бол байсан. Яг хуу супер гэлзаад шилээгүй. Гэтэ айгүй хэцүү Юнайтед очоод бол гол туршлага бол болж чадсан. 2011 онд Копа Америкад төрүүлсэн. За дээрэс нь мэдээж 10 оны дэлхийн аваргын шүгэн дөрөв хүртэл явхад Форлан цоорсон л доо тэрэн дээр галзуурсан. Гэхдээ Кавани бол гол тоглогчдын нэг бол байсан. Одоо бол Бока Жуниорст мундаг тоглож байгаа. Сүүлийн хэдэн жил Бока Жуниорст мундаг тоглож байгаа. Саяны 100
клубүүд нэлээд авах тоглох байсан боловч гэмтээд харамсалтай нь бол тоглоагүй. Тэгээ Бокач их тааруу тогссон. Яг ууг нь Кавани байсан бол довтлого нь арай жоо уучтай байгаасан баг. Тэг карьер нь бол одоо дуусч яваа. Гэхдээ 21-р зууны хамгийн супер голтой тоглогчдын нэг бол яалтчгүй мөө. Гэхдээ Парис одоо энэ Ибрахимович Кавани Мавани байсан үед бас аврагууд л ихт олон шатад хүрэх шатандаа тодорхой хэмжээнд хүрээгүйгийн бас нэг алдаануудын нэг Каванид байдгийн шүү. Челситэй 2 ч удаа уучраад харахад Кавани 2 3 удаа том боломж ус алддаг. Тэгээд Челсид бас мултарч исэн удаа болол байдаг. Би тэрийг бол 14-5 оны үед бол тэгчээс нөгөө сайн санаж байна. За Ракитич байлгүй яах вэ? Ивар Ракитич орсон цагийн хамгийн гой төвийн агсуудын нэг. Үнэхээр хайртай тоглогч. За энэ дөр бол яг энэ 23 онд нөгөө карьер нь дуусч явсан гэдгийг хэлсэн. Сая Хайдук Сплит багт тоглож байгаа зодог тайсан аль биесээр зодог тайсан. Үнэхээр гой тоглогч, маш хайртай тоглогч. Энэ текст нь юу ячиж хиний текстийг оруулчих. Алдаа гарцсан байна. Каванигийн текстийг оруулчих. Ракитич бол үнэхээр супер Шалкед багт нь л би одоо баруун зүгүүрийн хагас байсан. Тэгтэл одоо үздэг, дэмждэг тоглогчдын нэг байлаа. Севиад очиод мундаг тоглосон, багийн ахлагч нь болсон, Европа лиг төрүүлж ирсэн. За Барселонад ирээд карьераа бүр өөр хэмжээнд аваачсан. Ялангуяа Шави явцсан. Шавигийн орон зайг нөхөн гэдэг хэцүү ажлыг бол одоо үнэхээр мундаг хийсэн. Шави, Иньеста, Ракитич, Бускетс гэсэн төвийн хагас гурвал бол одоо Неймар, Суарес, Мессиг ард бол үнэхээр гайхалтай тогссон. За мэдээж Хорватын алтан үеийн гол тоглогчдын нэг Брозович, Модричийн гурав бол одоо үнэхээр мундаг байсан. Модричийн хэмжээнд одоо балондор арай авах хэмжээнд хөрөө үзгсэн би бол Модричос ерөөсөө дутна гэж болол боддоггүй. Зүгээр Модрич илүү гарсан зүйл нь ялчгүй Реал Касемиро Модричийн 3 кросс 3 нийлээд 4-5 аврагууд илийг авцсан л да тий. Ракитич нэг аврагууд илийхтэй. Тэгэхээр одоо тэр талаар бол Модрич хав илүү болчихж байгаа. Түнс яг тоглогч гэдэг талаар бол би Ракитичийг дутна гэж бол үнэхээр боддоггүй. За Модрич бол нэлийн дээгүүр бас байгаа бах тийм ээ. За Анголо Канте байлгүй яах вэ? Анголо Канте бол үнэхээр супер, Челси супер, Лестер супер, Шигшээдээ супер. Одоо зан характер нь бол маш чухал шүү дээ тий. Анголо Кантегийн бол за ер нь сүүлийн хэдрүүгөө илүү жоохон дэлгэрэнгүй ярина гэж бодоод хараа би цагаа харсан 30 минут ярьсан мөртлөө дөнгөж тал дээр явж байгаа маань тэгэхээр сүүлийн хэдрүүгөө илүү дэлгэрүүлж ярих гэж бодлоо. За Ян Облак бол байлгүй яах вэ? Куртуа Облак хоёрыг бид дөрөв шилдэг хаалгачтан дурдааг өгөхтэй байх хэвээр. Одоо ч гэсэн хамгийн шилдэг хаалгачтын нэг байсаар байгаа Ян Облак. За энэ листийг одоо бодсон чинь би дежавут ч жоогоор ярьж исэн болов. Дежавут ч шиг боллоо. За яах вэ? Тэр үед ярьсан ч үуч магадгүй хэмэтгэв. Давид Силва. За Силва байх хэвээр. Сүүл Сосидад очиод хүртэл гоё байсан шүү дээ. Супер. За 3 тэмцээн бүгдийг авцсан. Алессандро Неста. За Неста байлгүй яах вэ? Би одоо яг нэг Серхио Рамосын эд үе, тэгээ Жерар Пикегийн эд үе эхлэхээс өмнө бол миний яг номер 1 2 сонголт төвийн хамгаалагч юу байдаг байсан? Рио Фердинанд, Алессандро Неста хоёр байдаг байсан. Неста шиг юм элегэнт гэж та одоо энэ дэр бичсэн байна те. Ийм одоо класс үзүүштэй, техниктэй мундаг хамгаалагч бол маш ховор. Маш гоё таклуудыг хийдэг. Үзүүштэй энэ нэг юм эвсэлтэй. Нэг юм харьцуулах юм бол Антуан Гризманы хамгаалагч хувилбар байхгүй. Нэг юм уян хатан эвсэлтэй амар. Тэгэд айгүй их гэмтэг байсан, айгүй харамсалтай. Тэр нь бол айгүй харамсалтай. Wesley Sneijder супер 10 онд балон дор авахд бол гахааргүй байсан. Wesley Sneijder супер требл авсан Интертэй. Аякс супер байсан. Интер Миланд, Реал Мадрид очсон. Гэтэ Реал бол нэг супер бол байгаагүй. Галатсарай ч гэсэн гоё байсан. За адилхан аваргын финал хүртэл явсан. За Cesc Fabregas бол хамгийн авьяастай тийнейжрүүдийн нэг шүү дээ. Юуны Ламасиагаас Арсеналд очоод 16 тадад тоглоод ирсэн. Invincibles бүрэлдэхүүний сэлгээнд байсан. Челсид ч сайн тоглосон. Премьер лигийн бүх цагийн хамгийн олон ассисттай тоглогчдын нэг байдаг. Фабио Канаваро 6 оны балон дор, 6 оны аваргуудын дэлхийн аварга байх ёстой тоглогч. Раул Гонсалес Бланко байлгүй яах вэ? За одоо энэ ч одоо Роналдо, Месси гэж хоёр хүн утгаа алдахаас өмнө бол одоо Раул Гонсалес Бланкогийн 71 аваргуудын лигийн голыг хэн хизээ эвдэх юм бол да баг эвдэхгүй болоо да гэж ярьдаг байлаа шүү дээ. За тэрнээс хойш бол мэдээж Бензема, Левандовски, Месси, Роналдо дөрөв дээр гарчихсан байж байгаа. За өөр хүн дээгүүр арай давсан байгаа санагдахгүй байна. За энэ ч одоо бас домог шүү дээ. Шалкетай хамт аваргуудын лигийн
одоо шүгэн дөрөв хүртэл явцсан хүн шүү дээ. Мундаг тоглогч. Bastian Schweinsteiger байлгүй яг 14 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүний хамгийн гол тоглогчдын нэг. Бундслигт Байернтай бол галзуу байсан, аврал лиг төрүүлсэн супер тоглогч. Галзуу тоглогч. Bastian Schweinsteiger. Cafu байлгүй яг бүх цагийн хамгийн шилдэг баруун зүгүүрийн нэг. Энэ нөгөө юун дээр нөгөө давцсан дээр нь гарч цомоо өргөдөг бас юм гоё ховор дүрслэл шүү дээ. Iconic дүрслэл шүү дээ, тий. Harry Kane. За Kane байлгүй яг одоо би бол энэ үлрэлт энэ жагсаалтаа гаргаж байсан бол Kane бүр дахиад нэлен дээр явах хэрэгтэй гэж бодож байна. Байх байсан баг гэж бодож байна. Kane бол яг одоо топ 5 лигийн үрээнд түүхэнд хамгийн хурдан 20 голын оролцоонд хүрсэн амжилтыг тогтоочод байгаа. Минутаар ярих юм бол 11-12 оны улирлын Мессигийн рекордыг 7 минутаар илүү хурдан эвтчихэд байгаа. Үнэхээр гайхалтай. Kane бол супер. Kane-ийг одоо анх 14-5 оны улиралд цоорохт нь хүмүүс юу гэж ярьж байсан шүү дээ. One season wonder гээл. Тэгэхэд би болол ингээ Harry Kane гээл ингээл мундаг бодгологч болно гэж ярьдаг байлаа. Тэгээд үнэхээр супер тоглогч. Бүх цагийн хамгийн агуу тоглогчдын нэг гэхэд бол бурдах бах. Цэвэр авьяас чадвараар. Яг хуу медаль цом үнэхээр харамсалтай цөөхөн тийм ээ. Цөөхөн ч яг одоо Бундслиг авсан. Гэхдээ тийм супер агуу тоглогч. Марсело байлгүй яг хуу. Марсело байлгүй яах вэ? Дани Карвахал бас байх уугүй гэдэг сонирхолтой. Гэхдээ Марсело бол байх ёстой. Алекс Сандро байгаа болоо гэдэг сонирхолтой байна. Роберто Карлос байгаа болоо гэдэг. За Карлос бол байгаа бах. Марсело бол 21-р зууны хамгийн шилдэг зүүн зүгүүрүүдийн нэг бодоход 4.1 бодсон тий. Зүүнүүдийг бодоход за Андрю Робертсон ороход бол би гайхгүй л Ливерпулийн үнэхээр супер загам Шотландаа супер бас хэцүүч гисэн Андрю Робертсон байхад гайхгүй. За гэхдээ Робертсоноос илүү хүмүүс бас байгаа байлгүй яах вэ? Марсело хамгийн дээгүүр орны алдчихгүй. За Роберто Карлосыг дурдахгүй бол болохгүй. Алекс Сандро байж болох юм. Паоло Мальдинийг тооцоогүй гэдэг сонирхолтой. Төвийн амлагчаар тооцоо, зүүн зүгүүрээр тооцоо. 2000-ад он 21-р зуун гэхээр Мальдинийг яалч тооцоолох хэрэгтэй. Зүүн зүгүүрээр тооцоо гэдэг сонирхолтой. Гэхдээ Мальдини байгаа байх листэнд бол за Хуан Пабло Сорин бол орохгүй байх. Англиас Ashley Cole. За Ashley Cole байлгүй яах вэ? Ashley Cole-ыг Patrice Evra, Ashley Cole хоёр бол мэдээж байгаа байх. За өөр хэн байж болох вэ? За яг саан зарим нэг хүмүүс орохгүй байна. Гэхдээ бас өөр олон тоглогч бол байгаа хаа. За Marcelo төв ярих вэ? Супер, үнэхээр супер тоглогч. Яг нэг 10-аад оны юу болвол Реалын бүрэлдэхүүн бол супер шүү дээ. David Robert Joseph Beckham байлгүй яах вэ? Beckham 90-ад онд. Гэхдээ би бол Beckham-ыг баг 90-ад онд илүү байсан гэж бодож шүү. Ер нь бол 90-ад онд Beckham-ыг илүү байсан гэж бодож байна. Яг өөрийнх нь карьерийн хувьд шүү дээ. Ривалдо шиг байхгүй. Гэхдээ Ривалдог бол хамаагүй урт карьертай шүү Beckham зүгээр. Гэхдээ би бол Beckham-ийн карьер 90-ад онд илүү байсан гэж бол бодож байна. 2000-ад он гэхээсээ илүү. Гэхдээ Beckham супер. Агуу тоглож. Хүмүүс Beckham хитрхийн нөгөө нэг юм алдартай дээр нь, имижн дээр нь, celebrity талаас нь суурлаад идэх юм шиг санагдаад байдгийн. Beckham ямар амар байсныг хүмүүс хангалттай ярьдаг байх. Мэддэг хүмүүс мэдж байгаа. Гэхдээ хангалттай ярьдаггүй шиг санагдав. Одоо 99 оны жишээ нь Баллон д'Орын Ривалдогийн ард орсон ба шүү. Хоёрт орж ирсэн байгаа тийм. Гахалтай. Beckham бол үнэхээр супер тоглогч байсан. Тинейжер байхдаа би Beckham-ийн халдснаас бусад бүх хүсэнд дөөрэж үзсэн. Халдснаас бусад бүгдийг л үзсэн дээ. Дараа нь халдсан болж исэн. Гэхдээ Beckham-ыг дөөрэж биш. За Ruud van Nistelrooy байлгүй яах вэ? Jens Jeremies биш дээ нарт нөгөө. Ruud van Nistelrooy л өстой жинхэнэ хоёр одоо Kluivert-ийн хоёр бол яг эсрэг багхгүй эсрэг тэсрэг хоёр багхгүй. Хоёулаа 78 оных 78 билүү те. Яг нэг оных хоёулаа. Тэгээд хоёулаа яг адилхан яг жацсан мөртлөө Kluivert 18 өстөдөө цоороод Kluivert-ийн карьер ингээ 24-5-таа 25-6-таа буураад эхэлсэн байхад Van Nistelrooy гэж нөхөр 25-6-таа гарч ирчихсэн. Бүр яг ингэж зөрсөн байдаг. Аргууд лигийн хамгийн efficient буюу хамгийн цөөхөн тоглолтод олон гол оруулсан. Одоо нэг тоглолтод оруулдаг голынхаа тоогоор бол хамгийн өндөрт ордог тоглогчдын нэг шигшээдээ бас мундаг яг ерөөсөө л яг нэг хоёр тоглолтод нэг гол дунджаар оруулдаг. Ер нь Нидерландын шишээгийн олон голтой тоглогчд ихэнхдээ тийм байдаг. Van Nistelrooy, Kluivert, Van Basten нөхдүүд ерөөсөө дандаа л яг дунджаар Bergkamp бүгдээрээ ер нь дунджаар хоёр тоглолтод нэг голтой байдаг. Memphis Depay ч гэсэн ер нь төстэй, Van Persie ч гэсэн төстэй. Тэгээд Depay сархан бүх цагийн мэрэгэн боч нь усан шүү дээ. За Паоло Мальдини байлгүй яах вэ? Бүх цагийн хамгийн агуу хамгаалагчтай нэг. Юу ярих вэ нэмж. За Видич заах вэ? Мальдинигийн карьерийн тал нь 90-ад онд болохоор
бас юу юм байл да 84-нд игсэн дэгээр Бариситэй тоглож ирсэн нөхөр шүү дээ. За тийм болохоор явах вэ? Аргагүй. Тэгхийн бол Мальдинигээс Видич дээр байж болж байгаа. Видич супер. Видич Фердинанд хоёрын хамт хослол бол үнэхээр гайхалтай байсан. Давид Виа үнэхээр супер гоолтой тоглогч шүү. Атлетико Мадрид хүртэл очиж сүлтэн супер байсан. Сарагосагаас гарч ирж исэн санагдаад ах юм. Валенсиад байсан. Валенсиагаас өмнө Сарагосад байсан санагдаж байна. Супер. Виа супер. Бодсноос нэлээд урт бичлэг болж шүү. За яах вэ? Азар за нөгөө нэг үзүүштэй гэдэг тоглогчтой нэг шүү дээ. Азар Премьер Лигт байсан үеийн Челси ямар гоё вэ? Тэ амжилтгүй янз бүр байсан ч гэсэн хизээд үзэхэд гоё байдаг гэсэн тэ. Азарын ачаар гэх юм уу? Азараас болоод гэх юм уу? Челсигийн олон фэн залуучууд одоо Азарын ачаар Азараас болоод фэн болчихсон Челсигийн. Үнэхээр гоё тоглогч. Анх Лилд гарч ирж яхад нь одоо Криштиано Роналдо, Месси хоёрыг нийлүүлсэн юм шиг тоглогч гарч ирж байна гэж онцолж байлаа штэ. Лилд гарч ирж яхад нь. Үнэхээр супер. Кристоф Галтие биш. Энэ Лил төрүүлдэг чинь Руди Гарсия байлаа юм байла. Лил төрүүлээд цомдоо төрүүлсэн штэ Coupe de France те. Лигтээ төрүүлсэн. Тэгээ Челсид ирсэн. Яг Реалд очиод хөрх юм нь яваагүй гэхдээ үнэхээр супер. Үнэхээр үзүүштэй хайр урмаагаа тоглогч. За Роберто Карлос байлгүй яах вэ? Супер тоглогч. Пол Сколс супер. Сколс байлгүй яах вэ? 90-ад оны карьер нь илүү юу? 2021-р зууных нь илүү юу? Гэтэ ямар яадагч байсан байх хэвээр энэ жагсаалтанд 21-р зууны жагсаалтанд галзуу тоглогч. Анхел Ди Мария ч урт карьертэй хүн шүү дээ. Бенфикад хүртэл одоо супер тоглолоо шүү дээ нэг хэсэг. Дэлхийн аварга авчлаа тий. Супер. Virgil van Dijk байх хэвээр. Van Dijk байлгүй яах вэ? Гэтэ Видичээс дээр байх уугүй юу гэхээр яг хувь тоглогч би бол Van Dijk-ийг Видичээс илүү тоглогч гэж бодож байна л да. Зөвхөн хүмүүс Видичийг арай илүү үнэлдэг юм болов тэгж харагдаад байдаг. Гэтэ би бол Van Dijk-ийг Видичээс илүү үнэлнэ. Ер нь гэтэ Видич супер ярих юм байна. Заавал харьцуулах гэдэг шаардлагагүй л дээ. Видич Van Dijk супер. За Михаил Балак байлгүй яах вэ? Мартцсан явж байна. Мундаг төв яагс. Гоолтой төв яагс. Челси мундаг байсан. Ливерпулсэнд мундаг байсан. Нэг онд 3 мөнгө авдаг одоо харамсалтай бүрэлдэхүүний нэг. Радамел Фалкао 21-р зууны хамгийн мундаг гол скореруудын нэг шүү дээ. Байлгүй яах вэ? Порто Атлетико Мадрид Монакод супер байсан. Монако нөгөө нэг мундаг гарч ирээд Мбаппе энтертэй төрүүлэхэд бол хамгийн гол тоглогч Фалкао байсан шүү дээ. Багийн ахлагч нь лидер нь тий. Айгүй хүнд гимтсэн 14-ний дэлхийн аваргын өмнө айгүй харамсалтай гимтээгүй байсан бол бас мундаг тоглох байсан. Тэгээ карьер нь тэрнээс хойш хөрх юм сайн яваагүй. Монакод гимтснээс 2-3 жилийн дараа Монакод одоо нөгөө сайн тоглоод юу яаж байгаа штэ. Төрүүлж байгаа. Мундаг тоглож байгаа. За тэгэхэд бол тэр Порто Атлетикод байсан үе нь бол дууссан байсан. Анто Гризман. За Гризман байлгүй яах вэ? Хайртай тоглож. Үнэхээр хайртай тоглож. Супер. Баллон дор авч байгаагүй гой тоглогчдын нэг шүү дээ. Би бол Неймар, Анри, Гризман гэдэг тоглогчдыг одоо Стивен Жерард те одоо Мануэл Нойер гэдэг ч юм уу бас тодорхой хэмжээнд авч явах хэрэгтэй байсан тоглогчдын нэг л гэж боддог. Левандовски байна те. 20 онд Левандовски л өхөл байсан. Ван Дайкийг 19 онд авцсан байх хэрэгтэй л гэж боддог. За Петр Чех байлгүй яах вэ? Премьер лигийн бүх цагийн шилдэг хаалгачтай нэг. Павел Недвед галзуу тоглогч. Баруун солгоогүй. Үнэхээр үзүүштэй урамтай тоглогч байсан. Гэхдээ 4 онд бол Анри авах хэрэгтэй байсан шүү. Биш 3 юм байна. 3 онд Анри авах хэрэгтэй байсан шүү. Анри бол аимшигтэй байсан шүү. За Шаби Алонсо байлгүй яах вэ? Алонсогийн карьер амар тий. Сосидадын гол тоглогчдын нэг байж байгаад гарч ирээд Ливерпулд амар байгаа. Тэгээд юунд Реал Мадрид, Баерн Мюнхен бүгдээрэнд нь супер тий. Тэгээд Сосидадаас асуужуулагчийн карьераа эхлүүлээд туслах асуужуулагчийн карьераа эхлүүлээд үндсэн багт очих боломж байгаагүй л тий. Эммануэл Alguacil хитрхи сайн байсан. Тэгээд Ливерпулсэнд очиод зүгээр Фернандо Карро гээд захирал нугаа штэ Испани захиралтай. Тэгээд мань хүн бол одоо Алонсог авчираад Фернандо Карро Алонсог авчираад бол тэр хоёр нийлж байгаа зүгээр бодоолголоо штэ сайн хожигдохгүй дөрүүлээд тий. Европа лигийн финалд Адемол Лукман зүгээр арчаа хийцэн болохоос ш Ливерпулс нэг гахалтай байлаа. За Кевин Де Бройн бол нэлийн доор вэ шүү.
Яг хоо амжилтын бодол Алонсо илүү л дээ De Bruyne-аас. Гэхдээ De Bruyne жоон доор байна. Яг хувь тоглогчийн бодох юм бол би De Bruyne-ыг нэлээд дээгүүр авах болов гэж бодож шүү. Үнэхээр галзуу тоглогч шүү De Bruyne бол. За Puyol маань байлгүй яах вэ? Карьер нь 27 настай даа гэхэд нэг ч том өргөөгүй байсан нөхөр мэржлийн карьертаа 18 цом өргөсөн. Галзуу тоглогч шүү дээ. Carlos Puyol бол. Яя Түрэ байлгүй яах те. Яя Түрэ байх хэвээр. Премьер лигт бол гялалцсан. Барсад хөөрх юм хойно тоглож байгаа. Премьер лигт ч жинхэнэ потенциалтай өрсөн. Ухаалаг тоглогч. John Terry Премьер лигийн бүх цагийн шилдэг хамгаалагчтай нэг маш их гоолтой мундаг лидер. Toni Kroos бөмбөг барилтан дээр супер мундаг дамжуулагч 21 дугаар зууны хамгийн шилдэг пассеруудын нэг. Темпо тогтогч. Luis Figo. За Luis Felipe Madera Caero Figo гэж. За Figo-г бол хувьд бол миний шүтэн 2000 оны Ballon d'Or-ын эзэн. Гэхдээ Ballon d'Or-ыг бол ер нь Барса тогссон тоглолт амжилтаараа л авсан л да. Реалд гэхээсээ илүү. Тэгээ Реалд ч одоо супер байсан. Аврагууд их төрүүлсэн. Интерт бас мундаг байсан. Copa del Rey хүртэл төрүүлсэн. Мундаг. Яг юуны өмнө зодог тайлсан шүү дээ. 10 оны Жозе Моуриньотой требл хийдэг Интерийн улирлын яг өмнөх улирал нь 9 оны 5 сард зодог тайлсан байдаг. Яг мэржлийн карьертад 20 жил тоглохдоо яг 5 жил бүх багуудтай тоглосон байдаг санагдаж байна. Интер 4 жил байсан байж магадгүй. Яг Sporting Barca, Real, Интер гэдэг 4 баг тоглосон байдаг. 19 жил баха. Тэг санагдаж байна. Миний шүтэн Португалийн бүх цагийн хамгийн агуу тоглогч байлаа. За мэдээж одоо бол Кристиано Роналдо. Одоо л Figo 2-т. За. Vincent Kompany байлгүй яах вэ? Жохондоо цоорсон шүү дээ. Бас Андерлект гэж санагдаж байна. За тэгээ Ситигийн бүх цагийн хамгийн агуу тоглогчтой нэг яриа байхгүй. Супер. Тэр сүүлд төрүүлдэг 19 онд л биш 19 биш. Хизээ үлээ. Нэг түрүүн дээр энэ нөө Лестер хэсэг зоодог 19 үлээ марчаад. Йоо тэр ихтэй аим шигтэй. Тэр үнэхээр гайхалтай мөчтэй. Нэг Компанигийн үнэхээр гайхалтай мөчүүд энийг. Супер. Салах байлгүй яах вэ? Салах одоо Ливерпулийн бүх цагийн агуу тоглогчтой нэг топ 5 эргэлзээгүй. Kenny Dalglish хин интер гээд Gerard Morant нөхдүүдийнхаа зүгээр дээгүүр доогоор хаагуур нь орхойл гэдэг юм байгаа болохоос хин болвол Премьер лиг юунд бол эргэлзээгүй. Ливерпулд бол эргэлзээгүй. Тэгээ Премьер лигийн хамгийн бүх цагийн агуу тоглогчтой нэг 21-р зууны бүх цаг үе гэдэг уучлаарай 21-р зууны хамгийн агуу тоглогчтой нэг хөлбөмбөгийн. Тэрнэр бол ямар ч маргаан байхгүй зүгээр салгаас дээгүүр орж байгаа тоглогч нь ямар тоглогч байна вэ гэдэг асуудал байна вөхөөс салах бол супер. Drogba. Яа олон хүний хайртай тоглогч тоо. Том тоглолтын тоглогч шүү дээ. Супер. Яа энэ хараа. Энэ ямар амар тайлбар вэ те. Энээс илүү юу хэлэх юм бэ? Би яг энийг хараагүй байхдаа хэлсэн те яг том тоглолтын тоглогч. Энээс илүү юу гэх юм бэ? 10 гол. 10 финал, 10 цом. Аимшигтай. Үнэхээр галзуу тоглогч. За Франк Рибери байлгүй яг 13 онд Ballon d'Or авчаар ирсэн супер тоглогч. Франческо Тотти байлгүй яг дээ. Тотти шиг одоо Романиста ховор шүү дээ. Романистачуудын хамгийн хайртай тоглогч нь Тотти хамгийн том. Домгон Тотти. Супер. Тотти супер. Патрик Виера байлгүй яг уу? Патрик Виера Ройкин хоёрын хин нь илүү шар уц авсан бэ? 5 секунд бодъё. 1 2 3 4 5 Патрик Виера. Патрик Виера гэм бэлээ. Франк Лампард. Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоолтой. Хагас. Челсигийн мэрэгэн бууч. Супер тоглогч топ 10 дээр илүү дэлгэрэнгүй ярина. Gianluigi Buffon 36-д орж байгаа маань. За Casillas центр дээгүүр. За тийм ээ дэлхийн авраг. Яг Buffon дэлхийн аврагтай. Гэхдээ Casillas чинь нэмээд 2 евротой бас амар л да аврагууд лиг миг гээд. Casillas яг тэгэхээр дээгүүр. Тэгэхээр би бол Buffon номер 1 миний хувьд. За яалтч супер. Buffon бол Makelele. За энэ байрлалыг чи одоо Makelele гэж нэрлэлтэн тогтоож тогсон тоглогчуд дээ. Pirlo байна. Pirlo-гийн карьер галзуу штэ. Интер Миланд 10 байрлал дээр тоглодог байжгаад Миланд очиж юуны Diamond төвийн дөрвийн ард нь тоглоо. Тэ Gattuso Seedorf Kaka-ийн дөрвчүүд божигнуулж ялаа штэ. Тэгээд мань үнийг хөгшөрцөн гэ Милан явуулсан чинь Ювентус очингуудаа божигнуулаа 3-4 сери аваад 1-2 удаа аврагууд лигийн финалд үлдэж мэлдээд штэ божигнуулсан штэ. Хэн бол гайхалтай.
Бирло бол гайхалтай. Тэгээд Италийн алдартай одоо гүний найруулагч Dybala midfielder playmaker гэдэг. Гүний найруулагчиг бол одоо Италид Regista гэдэг. Супер. За Kylian Mbappé. За Mbappé ч одоо бараг 30-аас дээшээ байх хэрэгтэй биш үү? Нийтлэгийн аварга авсан. Нийтлэгийн аваргын финал дээр хэтрик хийцэн. Монакотой цоорсон тий. Paris Saint-Germain дэлхийн аваргын аваргууд лигийн финал хүртэл явсан. Да бараг энэс дээшээ байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ эргэлзээгүй. Байх хэрэгтэй нь бол эргэлзээгүй. За Рио Фердинанд супер. Фердинанд ямар амар техниктэй хамгаалагч байсан гэж бодож байна. Тэр цагийн 2000-ад оны их үеийн одоогийн Ван Дайк гэж ярьдаг нь Фердинанд нь байсан. Ер нь бол маш гоё техниктэй, хурдан, өндөр, ухаалаг тоглолттой ямар ч багт хуурж орж чаддаг супер амар тоглогч байсан Фердинанд бол галзуу. За Андрей Шевченко. Шевченког ерөөсө бодоогүй юм биш үү? Шева. Карпати Марадона очтой Шева бол үнэхээр супер. Карпати Марадона ч хэн бахгүй да. Жорж Хажи бахгүй. Шевченко ч нь болохоор юу лээ би Карпати Марадона гэдэг андуурсан явж шүү. Георги Хажиг андуурсан явж байна. Румыни домог. Шевченког очоо юу лээ. Шева супер. 4 оны балан дор авралыг авцсан. Динамо Киевт божигнуулдаг байсан 90-ад онд. Барса хүртэл хожиж явсан. За Сержио Бускетс дөнгөж сая зодог тайлсан. Бускетс супер. Бускетс маш дутуу үнэлэгддэг тоглогч. Тоглолтыг үзэх юм бол Бускетсийг үзэхгүй анзаарахгүй. Бускетсийг үзэх юм бол тоглолтыг бүтэн анзаарна гэж. Тоглолтыг бүтэн ойлгоно гэж хэлсэн хэллэг хүртэл байдаг. Бускетс супер. Үнэхээр гайхалтай. Тэгээд зүгээр жоохон харамсдаг зүйлүүдээ нэг амьдар нь үзсэн ч болоосоо гэж боддог. Яг нэгдүгээр цэнгэлт уур амьсгал инээ дээр тэрнээс хан зүгээр яг хөл бөмбөгийн тактикийн супер тоглолтыг цэнгэлтгэхээс яг Бускетс шиг тоглогч. За Бускетсийн левел төрөхгүй ч гэсэн Майкл Карак те. За Бускетстэй левел одоо зэрэгцэх мундаг тоглогч одоо зэрэгцэх эсвэл магадгүй илүү гарах одоо хин ч юм уу Шави Алонсо, Пирло. Тим тоглогчдыг яг ингээд цэнгэлтгэхэд яг ингээ яаж өдөртөж чинь тоглолтыг те яаж тогтоож чинь гэдгийг үтсэн бол Тони Кросс те тэгж тэрийг үтсэн бол гэж боддог. Тэгээд ялангуяа Бускетсийг яг тэдний чинь нөгөө хэдийг би хэлж байгаа нь бас зургатаас үзэх боломж бас байдаг. Тодорхой хэмжээ Бускетсийг бол анзаарахад айгүй хэцүү. Супер тоглогч. Гвардиолагийн мундаг одоо гаргаж ирсэн тоглогчтой нэг шүү дээ те. За Бэйл байлгүй яах вэ? Бэйл бол супер. Уэлсийн бүх цаг үеийн домог Гигсээс илүү шүү дээ. Бэйл Уэлстэй хийсэн амжилт, гаргасан амжилт Уэлсийн төлөө Гигсийн тоглосон тоглолт хичээл зүтгэл амжилт бол тэнгэр газар. Уэлсийн бүх цагийн хамаагаа тоглогч. Реал Мадридэд үнэхээр суперсэн ялангуяа финалуудад амар байсан. Тэгээд Тоттенхэм тэр Тоттенхэм юм Гарет Бэйл тэр Интер Гетер гэдэг мэдэг ямар гайхалтай бай тээ. Үнэхээр супер. Тэр 10-аад оны Бэйл бол үнэхээр гайхалтай. Миний бүр маш хардаад очив. Би Неймар гэхээс илүү Бэйлийг авчихгүй болов гэж боддог байлаа Барсад. Зүүн зүгээрт. Үнэхээр супер. Амар ослоо шүү. Бэйл Бензема Роналдо гурав те. За Левандовски байлгүй яах вэ? Бүх цаг үеийн хамгийн агуу товтлогчтой нэг. Энэ дээр ямар ч хэрэгэлзээ байхгүй. За одоос суперуд гарч ирж шүү. Икер Кассиас байлгүй яах вэ? Энэ дээр одоо Кассиасаас дээгүүр хаалгач байна гэж яах вэ? Чех гарцсан, Буфон гарцсан, Куртуа гарсан, Вандерсар гарсан. Облак гарсан. За Кассиасаас дээш Донаруумаг илүү оруулна гэж арай баймиргүй. За харъя те. Гэхдээ Кассиас супер. Ярхан байхгүй. Серхио Агуэро байлгүй яах вэ? Гэхдээ Агуэро нэг тийм шигшээтэй амжилтанд хүрээгүй нь жоохон харамслаа те. Жишээд амжилтанд хүрээгүй дээрс нь ерөөсөө нэг тийм олигтой сайн тоглож чадаагүй. Атлетико Мадридэд супер гарч ирсэн Ситид хамгийн чухал тоглогчтой нэг байсан. Ситигийн бүх цагийн хамгийн агуу тоглогчтой нэгэ. За Неймар супер. Неймар бодоход одоо ингээд потенциалтай хүрээгүй юм шиг боловч гаргацсан амжилт хүрсэн ориглыг харахаар амар байгаа хгүй. Бразилийн бүх цагийн мэрэгэн болч. Аврагын лиг авцсан. Ла лиг авцсан. Трипл хийцсэн те. Дэлхийн хөлбөмбөгийн оргилд байсан уу байсан. Тэгсэн мөртлөө тэрнээс хэд дахин илүү хүрхээр хэмжээний авьяастай байсан. Тэгэж бодохоор ямар амар авьяас байсан бэ? Тэгсэн мөртлөө ямар амар хэмжээнд хүрсэн бэ гэж бодохоор амар. Одоо аврагын лигт
топ лигүүдэд Неймарын оруулсан гол тоглолтод дунджаар оруулдаг голууд нь бүр супер страйкеруудын зэрэгцээ явж байдаг. Одоо харахад Неймар, Месси биш ээ, Хааланд, Левандовски, Месси, Роналдо хин блэ? Цөөхөн хэдэн тоглогчдоос л ард нь явж байдаг ерөөсөө. Тэгж бодохоор үнэхээр гайхалтай. За Пике бол амар. Пикегийн амжилт бол супер шүү дээ. Ерөөсөө Испани юуны 2000-ад оны сүүл 10-ад оны ихэнх дунд үеийн Испани Барсагийн бүх амжилтын гол цөм ард нь бол Касиас, яг Барсуудад Валдес, за тэгээ Рамос, Пике хин 3, Пуял 3, Пуял тэгээ эртгийн зодог тайлаад эртгийн чуга араас нь зодог тайлаад Пике, Рамос голдоо орсон. Энэ хит бол ерөөсөө хамгаалтыг юу яаж яасан тодорхойлж ирсэн. Бөмбөгтэй тоглолдог залуудаа бол илүү хурдтай. Яг сүүлдээ айгүй хурдан байхгүй болсон л та. Гэхдээ бөмбөгтэй тоглолт, голын мэдрэмж, Рамосыг арай гүцэхгүй ч гэсэн голын мэдрэмж тэгээд юу бол тактикийн мэдрэмж бол үнэхээр супер. Пике бол гахалтай. За Ашлик бол байлгүй яах вэ? Ер нь ертөнц цагийн хамгийн шилдэг зүүн хамгаалагчтай нэг баг. Гэхдээ Ашлик бол Роберто Карлосоос дээр байна те. Бас сонирхолтой. Супер. Ашлик бол Робин. За Робин байлгүй яах вэ? Робери гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ Робери ч гэлтгүй Робин бол одоо өмнө нь Челсид мундаг байсан. PSV Eindhoven ч бас байсан те. Реалд бас байсан зүүн зүгээр байсан. Стивен Жерард 21-т байна те. Стивен Жерард супер. Хайртай тоглогч. Хөлбөмбөгийг Стивен Жерардыг үзэж хөлбөмбөгт орсон хүмүүс. Жерардыг үзэж шүтэж Ливерпулийн фан болсон хүмүүс маш олон шүү дээ. Би бол одоо тэдний нэг нь. За Томас Мюллер агуу. Германы бүх цагийн шилдэг тоглогчдын нэг. Баерны бүх цагийн шилдэг тоглогчдын нэг. Рамос. За Рамос байлгүй яах вэ? Дээгүр байлгүй яах вэ? Рамос үнэхээр агуу тоглогч. Гайхалтай. Зөвүүн. Том мөчөд орж ирдэг. Гоолтой, характертай. Улаан хуц шар хуцыг бас сайхан түүдэг. Янзын тоглогч. Лам. Яа дэлхийн орны нээлтийн болно шүү дээ. Лам бол супер. Баруун зүгүүрийн хамгаалагч байж байгаа, зүүн зүгүүрийн хамгаалагчудаа сүултээр Гвардиолагийн дор гол хүртэл тогсон баруун солгоогүй гайхалтай. За Роналдо Назарио. Менүний карьерийг бол 90-ад 2000-ад он гэхэд бол ялч 2 ван. Гэхдээ 2000-ад он үгээр галзуусан. Дэлхийн авраг авсан, Баллон дор дахиж авсан. Супер. Амар. Роналдо Назарио бол үнэхээр аимшигтай. Гимтэйг бол 2 удаа ч хүнд гимтсэн те. Гимтэйгүү бол яах байсан бэ гэдэг бол хөлбөмбөгийн түүхэнд хамгийн том асуултууд байна. Марко Ван Бастен бас байгаа. Хамгийн том асуултууд байна. Айгуу жижигхэн хажууд нь хамаагүй жижигхэн гэхдээ айгуу гой тоож би нөгөө түрүүний үзэх туртаа гэсэн тоглогч дээр нэмж Абу Диаби. Арсеналын Абу Диаби бүр ямар гой тоглогч байсан гэж хэрэг үдэж байгааг бол үнэхээр супер тоглогч байсан. Тэгээ тэр хүнд форм гэж хамаагүй. Үнэхээр гайхалтай. Дандаа гимтдэг. Хэдэн сараар гимтдэг. Одоо таад мэдэн штэ. Супер тоглогчд хүртэл гимтээс эргэж ирээд форм те матч фитнес формд орох хугацаа зарцуулдаг. Тэгэхэд Абу Диаби тэгдэг. Хэдэн сар гимтсэн байж байгаа л эргэж ирээ супер тоглолт. Тэгэл 3-4 тоглолт тоглож байгаа л гимтчихдэг. Гэхдээ тоглох боломжтой гайхалтай тоглолт. Абу Диаби Арсенал тэр Абу Диаби бол үнэхээр гайхалтай. Тэр үеийн Арсенал ерөөсө айгүй олон гой тоглогч гарч ирдэг. Тэр Рамзи, Кингэл, Вишер одоо эсвэл авсан тоглогчдын тэр нөгөө Хорват товтлогч юм блэ? Бразил гаралтай Хорват товтлогч. Эдуардо да Силва. Айгүй их гэмтдэг байсан. Эдуардогийн гэмтэл бол айгүй харамсалтай гэмтэлтэй. Гэхдээ бусд нь ингээл айгүй их гэмтдэг байсан. Арсеналын тоглогч. Тэр үед байсан Абу Диаби. Тэгээ Абу Диаби бол үзэхэд айгүй гоо тоглогч. Тэр Роналдотой харьцуулж байгаа юм биш шүү. За Руни байлгүй яах вэ? Руни аимшигтай. Та санаж байгаа бол 2000-ад оны ихэнх дунд үед яг шин ирээдүйд топ 3 тоглогч байсан тэр үед. За ингээ хөлбөмбөгийн ирээдүг ерөөсөө тодорхойлох 3 тоглогч гэж. Кристиано Роналдо dos Santos Aveiro, Лионел Андрес Месси, Уэйн Руни гэж энэ 3 байсан. 5 6 7 гэхэд бол Руни илүү байсан энэ хоёроос. За тэгээ Рунигийн карьер дээр яг хуу сонирхолтой одоо Английн бүх цагийн мөргөмж болсон те дараа нь Кейн ивдсэн ба санагдаж байна. Тэгээд Манчестер Юнайтед бүх цагийн мөргөн бууч гэл ингээл домог эргэлзээгүй домог. Гисэн мөртлөөл нэг л тийм эрт хөгшрөөл эрт дууссан. Тэ? Айгүй эрт дууссан шүү дээ карьер нь. Энэ бас л нөгөө нэг айгүй жоохондоо ихсэн карьерүүд эрт дуусдаг гэдэгт л яалтчгүй л одоо нөлөөсөн л дөө. Тэр бол яг Роналдо Месси хоёр бол карьерын цааш явсан ч гэсэн Руни бод карьер нь айгүй эрт дууссан. Гэхдээ үнэхээр гахалтай. За Самуэль Ето байлгүй яах вэ? Ето үнэхээр супер штэ. Ето амар. Үнэхээр гой довтлогч. Тэг 15 жоохон дээр үгүй. За бас үгүй юм байна. 2 дрибл дараалаад хийцэн. Твийнхаа авраг.
Хичнээн ч гол оруулсан. Барсагийн төлөө 130 гол. 5 улиралд. 5 улиралд 130 гол. Интерд очоод трипл хийц. Цомынхаа авраг. Челсид очоод хүртэл аврагууд элийг авцсан. Арай аврагууд ил аваагүй мэн 12 онд арай байгаагүй баха. Араас нь очсон баг. Арай ч үгүй баг. Тийм хэдэн онд очсон санахгүй. Гэхдээ тийм супер. Ето болол супер. За Модрич байлгүй яг балан дор авцсан. Модрич бол супер үзэн штэ. Хорватын алтан үеийн гол тоглогч, гол найруулагч, багийн ахлагч, лидер супер. Модрич Брозовичийн 3, Модрич Брозович Ракетич 3 амарсан. За Златан дээгүр байлгүй яах вэ? Златан байлгүй яах вэ? Златан үнэхээр байх ёстой тоглогч. Златан дээгүр байх ёстой. Златан супер. Гайхалтай. За Дани Алвес амар. Дани Алвес Севиэд супер эсэн. UEFA-гийн цом 2 авсан. Барсад ч бүр утга алдсан. Аимшигтай. За Карим Бензема байлгүй яг бас балан дорын эзэн. Роналдог явснараа бүр цоорсон. Үнэхээр гайхалтай тоглогч. Францын шгшээдээ олон жил доктортой тоглож байгааг нь харамсалтай. За тэгээд топ 10-ыг харъя. Энд чинь ингээ ярилцахад бас гоё шүү дээ. 23 оны 10 сард 11 сард гарсан жагсаалт гэдгийг бас анзаараарай. За Луис Суарес яа. Суарес супер. Яг карьерийн ботхоор Бензема илүү л дээ. Эргэлзээгүй илүү Бенземагийн карьер бол Суаресээс илүү. Гэхдээ Суарес супер. Яг хувийн тоглогчоор нь гэх юм бол би бас Суаресыг илүү тоглогч гэж хэлмээр байна. Гэхдээ нэг тутахгүй Бензема. Супер. Тэр 13-4 оны Суарес 33 тоглолтод 31 гол оруулсан. Нэг ч пенальтгүй гэж байгаа шиг те. 198 гол Барсад оруулсан. 4 удаагийн лиг аваад нэг аврагууд лиг авсан. Атлетико Мадрид руу Барса баг хөөгөө явуулсан шүү дээ. Хөгшөрцөн ингээ солиор явуулахад нь очоод нөгөөтг нь Ла Лиг авчдаг. Уругвайтай хамт Копа Америка авцсан. Дэлхийн аврагын шүгэн 4 хүртэл явцсан. 4-4 хүртэл. Супер. За Рикардо Исексэн дос Сантос Лейте Кака гэж байна шүү дээ. Дүүн Рикардо гэдэг нэрийг нь дуудаж чаддгүй байсан юм л жоохон бахта. Ахыхаа нэрийг дуудаж чадахгүй. Тэг ингээ жоохон хилд ороод ахыхаа нэрийг дуудаж чадахгүй. Кака гэдэг байсан. Тэгээд Кака гэдэг болсон юм байлээ. За тэгээд Какагийн хувьд бол 23 8.5 саяар авсан гэж юу гэсэн үг юм бэ те. За тэр үед тоглогчд одоогийн үн хүрдгүүл байсан. Гэтэл 8.5 сая. Тэр үед ч одоо үнэтэй тоглогчд 30-40 саяар явдаг байсан. Үед 8.5 саяар. Тэгэхээр одоо юу гэдэг Экитикийг 80-90 саяар. За Вирцээр бод. Тэ Вирцийг 120 саяар авж байгаа үед Какаг одоо юу гэдэг юм 40 саяар авчиж байгаа юм уу баг. Тэ? Бараг тийм юм шиг болчихж шүү дээ, тэ. Одоо үед тэгсэн юм шиг болж байна гэсэн үг. Яа, Кака нэр. Бас л түрүүнийх Азар Жерард энтер гэдэг шиг Какаг шүтэж Миланы фэн болсон. Какаг шүтэж хөлн бүгдсэн хүмүүс зөндөө шүү. Какаг шүтэж хөлн бүгдсэн октод бүсгөөч зөндөө байдаг шүү. Кака бол үнэхээр супер. Гайхалтай. Үнэхээр гайхалтай готож шүү. Реалд ч удаанч гимплээс салаагүй жоохон харамсалтай. За Нойер юм байна шүү дээ. За тэгэлгүй яах юм бэ? Нойер яах юм байна. За би түрүү мартсан юм байна. Ксс дээр дээгүүр нь хэн байх вүлээ гэж бододсон чинь Нойер байх юм байна. Тэ Нойер амар. Нойер би 14 онд бол Нойер юм уу Томас Мюллерийг балан дор авсан бол гэж боддгийн. Thierry Henry. За Henry ч одоо миний 2000 оны их үеийн хамгийн хайртай тоглогч, балан дор аваагүй тоглогч, хамгийн супер тоглогчтой нэг гэж боддог. 2000 оны их үед ихэд би бол ингээд яг бүх цагийн best 11 гээд классик 4-4-2-аар гаргадаг байсан л та тэр үед. Тэгж яхад бол одоо урд нь яг страйкераар Габриэл Батистута, ард нь Thierry Henry-г оруулдаг байла. Henry-д бол үнэхээр хайртай, маш үзүүштэй, маш ухаалаг, мэдрэмжтэй, хурдан, характертай, лидер, гайхалтай тоглогч. Гайхалтай. Үнэхээр шүтдэг тоглогчтой нэг. За Зизу байлгүй яах вэ? Зизу гайхалтай. Гэтэ 21-р зуунд ерөөсөө 6хан жил тогсон ба шүү дээ. 5 жил хагасл тогсон ба шүү дээ. 6 оны дэлхийн ороо зодог тайлж байгаа. Роналдиньо. Бүх цагийн хамгийн том шүтээ маань Роналдиньо. Роналдиньо бол за баг тэр бом хүний хөлбөмбөгт оруулсан дөө. Яг арай жоохон хэтрүүлэл болох байх. Гэхдээ Роналдиньо бол маш олон зуун сая хүнийг хөлбөмбөгт оруулсан шүү. Хөлбөмбөгт хайртай хүн Роналдиньо тайртай байдаг. Гайхалтай Роналдиньо. Би Роналдиньо дээр юу яхаа мэдчихгүй.
Шави. Яа. Тэгээ сүүлийн энэ амар нөхдүүд дээр одоо ярих юм алгаа. Юу ч хэлэх юм те. 21-р зууны зүгээр шилдэг гэхүү ингээл та. 21-р зууны хамгийн хайртай 10 тоглогчтой та аж гисгаараа. Хайртай 10 тоглогч. Тэгвэл бас гоё те. Коммент бичээр. Шави бөмбөгийг дамжуулалт гэдгийг одоо мастер хийсэн хүмүүс энийг шүү дээ. Тэр ч одоо зөндөө мундаг мастерууд байгаа шүү дээ. Одоо Modric, Rakitic, Kroos, Xabi Alonso, Pirlo, Zidane гэд ингээд зөндөө хүмүүс байгаа. Гэхдээ Xavi бол эднэрээс илүүгээ бодлоо. Аим шиг. Iniesta бол бөмбөгтэй тоглолт нь илүү. Xavi-гаас бөмбөгтэй тоглолт нь илүү. Энэ хоёр ёо Xavi, Iniesta, Busquets 3-1 дор тоглосон гэж бодоход. Casemiro алга те. Нэр ихний 100. Casemiro байх ёстой шүү. Alisson Becker би байвал бас байх ёстой гэж бодож байна. Ялангуяа тэр Rivaldo бол 90-д онд илүү байсан. Би бол Alisson Becker байсан бол гэж бодож байна. Luca Toni гэх орон те. За өөр байгаагүй тоглогч тийм байна. Бас нэлээд хэдэн тоглогч байна шүү. Бас байх ёстойсэн тоглогчд. За Рональдо 2-т орсон байна. За тэнгууд одоо олсон бөө юм болно те. Гэхдээ энэ хамаагүй. Рональдо, Месси 2 шиг ийм агуу тамирчид байна гэдэг бол амар. За Рональдог заавал харьцуулахгүйгээр дунд нь яри те. Кристиано Роналдо, Дос Сантос, Аверо ямар амар гарч ирсэн бэ? Тэр эхлээд Quaresma амар авьяастай тоглож гарч ирэхгүй. Тэгээ гол нь юм шоучин те. Шоучин гэдэг нь амьдралт их биш юм. Хөл бүг нь илүү үзүү штэ. А Роналдо амар сүмээр ийм одоо эвсэлгүйхээр буруу болох гэдэг юм. Илүү директ гэх юм уу? Илүү юм шууд, илүү хурдан ийм болохгүй биш. Тэгээ юм Quaresma-гийнх нэг юм уян налархаа байсан бол Роналдогийнх нэг ийм огцом, шулуун, хурдан ийм үйлдэлтэй ийм гарч ирж исэн. Тэгээд Nike рекламнууд дээр тоглолдог те. Тэгээд Manchester United очоод бол жил болгон сайжирсан. Очоод бол цөмрөөгүй шүү дээ. Гэтэ жил болгон сайжирж байгаад 7-8 оны үеэр 7-8 оны үлрэлийн Кристиано Роналдо яг Реалын Роналдо амар гэхдээ 7-8 оны Кристиано Роналдо тэр Руни Тэвэс тэр бурхан гончгсон байна ёо. Тэр Роналдо бол үнэхээр аимшигтэй байсан ш. Чадахгүй юм байхгүй. Би тэр Роналдод хамгийн дуртай. Тэгээд Реалд очиод эхний 3-4 жилийн зүүн жигүүр тоглодог Роналдо. Би тэр хоёр Роналдо яг сүүлдээ амар олон гол оруулдаг болсон л да. Гэтэ тэр үзүүштэй зүйл нь байхгүй болсон байхгүй. Гайхалтай төгсөгч марахгүй. Амар лидер болсон те Португалд. Гэхдээ тэр 7-8 оны Роналдо тэгээд тэр 9-өөс цаа нэг 13-4 хавцаа оны он хүртэлх зүүн жигүүрийн Роналдо. Ёо бүр үнэхээр аимшигтэй байсан тэр Роналдо бол. А тэрнээс хойш бол гайхалтай гол скорер. Тэгээ одоо 1100 гол их гэвч юу гэсэн үг юм бэ тэр чи одоо. Бишээ 1000 гол уучлаарай 940 дээр гэж 1000 гол их гэвч 1200 хэдэн тоглолтод оролцсон. Гайхалтай. Аимшигтай. Роналдо шиг хүндрэлтийн түүхэн зүгээр спортын ийм хэмжээнд ингэж олон жил өөрийгөө барьж ингэж хүрж болох баг бүх амжилтанд хүрсэн ийм тамирчин хэд вэ? Зүгээр хүн төрөлхтний спортын түүхэнчтэй. Аимшигтай. Роналдо бол. За тэгээд Лионел Андрес Месси. За хөл бөмбөгчний хувьд бол бүх цагийн хамгийн агуу хөл бөмбөгчнийг би Месси гэж боддог. Месси ямар амар плеймейкер, ямар амар гол скорер, ямар амар лидер. Сүүлдээ эхэндээ лидер байгаагүй. Тэр нь маш том дутуу зүйлүүдийн нэг байсан. Тэрийг 27-8-тагаас хойш амар зассан. Тэр нь бол амар том одоо 27-8-тагаас хойш амар том зассан хоёр юм чөлөө цохилт лидершип хоёр. Тэрнээс өмнө лидер байгаагүй шүү дээ. Үгүй 27-8 ч бас биш юм байна. Бодоод үзье. Месси ч 87 оных те. 17 онд 30 хүрсэн болж таарна. Ер нь 30 гарч иж лидершипийн сайжирсан юм биш үү? 19-20 оноос ер нь лидершипийн сайжирсан. Ер нь лидершип муу байсан шүү. Тэгээд тэрнээс хойш сайжирсан. Чөлөө цохилт 16-7 оноос хойш Португалд. Кристиано Роналдо яг эсэргээр нөгөө Ван Nistelrooy Kluivert гэдэг шиг Роналдо ихэндээ чөлөө цохилт галзуу төгсдөг байж байгаа. Тэр 14-5 оны үед нэг өвдөгний гэмтэл авсан юм байлээ. Тэгээд тэрнээс хойш тэр нэг мессаж хэлгсэн гэлөө эсвэл гимплээсээ эдгэрхтэй нэг тийм техник өөрчсөн. Тэрнээс хойш чөлөө цохилт ерөөсөө орохоо болцсон юм бэл. Тэгээд агүй цөөхөн хийсэн тэрнээс хойш Месси эсэргээрээ тэрнээс хойш амар их хийсэн. Тэгээд Мессигийн авьяас бол аимшигтай, амжилт бол аимшигтай, карьер бол аимшигтай. Баруун жигүүрээс ихэлсэн.
2006 онд Людовик Жюлигийн сэлгээ байсан. Тэгээ гэмтэл бэртэл бас байсан. Тэгээд тэрнээс хоошоо бол маш хурдан бөмбөгтэй тоглолт гайхалтай. Тэгээд Мессигийн онцлог юм нь ихээр шоу зүйл юуч байгаагүй. Бүгд практикл. Хууралт нь практик, цохилт нь практик, дамжуултууд нь практик. Ерөөсөө тэдний практик байгаад үзүүштэй байвал тэдний практик байгаад вөө гэдэг дуу алдсан зүйл байвал олон зүйлүүд байгаа. Түүнээс биш гой зүйл хийхин төлөө хийдэг зүйл Мессид ерөөсөө байгаагүй. Тэр бол гайхалтай. Дээрэс нь хизээч хундлаа ундаггүй бүр ингээд бүр зуураад унгаагаад зүтгээ Серхио Рамос нэг араас нь бүр ингээд явж очиж бүр шилбүрэн бүр хөшгөлж нэг унгаадаг шүү дээ, тий. Тэгээ улаан уцаа гардаг. Тийм байсан. Месси бол гайхалтай. Реал Барсагийн 2010-ад оны Роналдо Месси хоёр байсан тэр гайхалтай өрсөлдөөнд энэ хоёр бол аимшигтай чимдэг байсан. 7 баллон дорыг яг ингээ хасаад бодоод үзэхээр яг практик хэмжээнд нь бодоод үзэхээр би бол яг нэг 4 билүү 5 байх хэрэгтэй санагддгийг. 10 оных бол биш. Тэгээд 19 оных бол биш гэж бол боддог. 19 он Ван Дайк, 10 онд бол одоо Шави, Инеста, Форлан. За Форлан ч арай авахгүй байсан баг. Зүгээр Шави, Инеста, Снайдер 3-ыг аваад Месси бол авах хэрэгтэй байсан гэж бол боддоггүй. Топ 5-д л би орох хэрэгтэй байсан гэж. Хувийн амжилт амар байсан. Гэтэ дэлхий аврах штэ тий. Тэгээд 19 оных бол Ван Дайк авах хэрэгтэй байсан гэж бол боддог. 21 оны Мессигийнх Парист бол хувийн амжилт нь үнэхээр гайхалтай байсан. Гэтэ багийн амжилтгээ бодохоор Жоржиньо авахд бас хэцүү тий. Евро аврагууд дэлхийг 2 аваад Жоржиньо ч балан дорын 3-т ордог штэ. Тэгэхээр тэгэхэд бол Месси бол би асуудалгүй гэж боддیں۔ Тэгээ зүгээр яг хасах 2 нь л тэр байгаа. Роналдогийнх бол 13 онд Рибери авахд бол би бол харамсахгүй. Рибери илүү олон амжилтанд хүрсэн. Гэхдээ хувийн амжилт нь Роналдо тасархаа илүү байсан. Тэгэхээр хувийн амжилтаараа Роналдо авах уу, багийн амжилтаараа Рибери авах уу гэдэг асуулт байсан. 14 онд бол би Нойер юм уу, хэнийг Мюллерийг авах хэрэгтэй байсан гэж боддог. Роналдо биш. За нэг иймэрхүү. Энэ 2-2 бол хасагдах хэрэгтэй гэж бол би боддгийг. Тийм. Тэгээд Месси тэгээд 2022 онд 14 онд чирээд баг нь явдаггүй. 18 онд чирээд явдаггүй. 18-нд яаж хат амар байсан Францад очигдсан тий. Тэгээд 22 онд үнэхээр чирсэн шүү дээ. Тэр Мексик дээр тэр гоолыг хийгээгүй бол Аргентин молторж байгаа газар байхгүй тий. Тэгээд үнэхээр одонч таарсан, нөгөө гариг гэрхэс гэдэг шиг одонч таарсан, азч байсан. Тэр Паридес Нидерланд дээр солиорч очиж Нидерландын тоглогчдын шиг цүлж очиж тэрэн дээр улаан уцаа өгсдөө үлдэн шүү дээ. Тэрэн дээр Паридес улаан авсан бол Аргентин Нидерландаа барах үгүй гэдэг бас хэцүү. Гэхдээ ингээд яалчгүй том амжилт чинь ингээд явсаргаад аз гэж байна, зүтгэл гэж байна, одон таарна гэж байна, ингээд олон юм нь явсаар байгаа. Төрүүлсэн гэхдээ ямар ч нөхцөл байдлыг ярьсан гэсэн 22 оны дэлхийн аврах төрүүлсэн Аргентиныг Мессиг бол муу тогсон гэж бол ярих боломжгүй. Роналдо биш Месси тэр жил үнэхээр аимшигтай формтой байсан гэдгийг бол одоо эргэлзэх арга бол байхгүй. Тэгээд түрүүн Роналдо дэргээ ярихад марцсан зүйлээ 16 оны Португал штэ. Come on. Луиш Фиго, Руй Кошта тэргүүтээ, Фернандо Коуто тэргүүтээ тухайн далтай үе гэж ярьдаг байсан. Тэр Португал авч чадаагүй зүйлийг Роналдо авсан. Яг 4 онд Роналдо байсан л та. Авиаслаг хүүхэд гараад ирсэн байсан 19 настай байсан. Гэхдээ гол тоглогч мэдээж байгаагүй. Талбай дээр грекэд хожигддаг тэр бол ичүүртэй зүйл болсон. Роналдо хөөрхөн уйлдаг те 19 настай. Тэрнээс тэгээ 12 жилийн дараа Роналдо бага тэргүүлээд лидер те байж байгаад бол төрүүлсэн. Финалд бол Франц маш муу тоглосон. Португал тэрийг мэдээж одоо ашигласан. Тэгээд тэр жил гэхдээ Португал яг үндэ сайн тоглоог. Гэхдээ тэр жил төрүүлж байгаа шүү дээ. Гол нь сайн тоглоогч үр дүн авна гэдэг ямар амар чухал вэ гэдгийг тэрэн дээр харуулсан. За тэгээд Роналдо, Месси хоёртой ярих зүйл ахгүй. Хүн болгоны преференс өөр. Угаасаа нэг бол Роналдо, нэг бол Месси илүү байгаа. Гэхдээ илүү appreciate хийх юм энэ хоёр байна. Энэ хоёр бие биенийг хурцалж ингэж явсанд бол үнэхээр баярлалаа. Хөл мөхтийн хоёр байсанд бол баярлаад хязгаарах баярлаад дуусахгүй. За зөвөр энэ жагсаалтыг эргээд харахад бол за Алисон Бекер байхгүй байна тий. Давид Силва байсан. Бернардо арайч багтахгүй л баг л та. Өөр байгаагүй хүмүүс хин байсан юм бэ? Түрүүн ганц хоёр хүмүүс санаанд орж исэн. Одоо Лука Тони Мони байхын оронд Эстебан Камбиасо жишээ байх юм бол надад бол илүү санагдчихээн. Деян Станкович байж болохоор санагдчихээн. Бараг Диего Милито байсан ч илүү санагдчихээн. Тийм өөр Касемиро те түрүүнсэн Касемиро, Фабиньо гэд одоо Хендерсон ч юм уу яг 100 хавцаал баг л та арай дэвш нэг дэш явахгүй л те. Гэтэ ямар ч үсэн л Лука Тони Мони
байхаас бол арай л жоохон дээгүүр санагдчихэв. Ривалдо ялангуяа яг Ривалдо 2002 он гэхээр амар л да бас байхгүй бол биш. За нэг юм байна. Тэгээ нөгөө шинэ өөр төрлийн видеонууд хийгээд эхэлж байгаа. Тэгээд ямар сэдвээр бичлэгүүд хийвэл бас сонирн байна. Та хэд сонсдог л уулзаар бодсоос хамаагүй урт бичлэг боллоо. Тэгээд та хэд маань нөгөө 21-р зууны хамгийн одоо хайртай 10 тоглогч хуваалцаараа хайртай шүү. Яг хилдэгэн заавал байх албагүй те. Одоо энэ дээр бол жишээ нь би Марк Хамшигыг харсан бол Марко Ройсыг харсан бол гоё байла. Байсан Мац Хүмэлсийг харсан бол бас гоё байла те. Байсангүй бас сонирхолтой л чагсаалтай. Яг тэр нэг уурж бүхэн тохиол мэдээж байхгүй шүү дээ тий. Тэгээд сонсогдлуудаа хуваалцаараа хамгийн яртай 10 тоглогч хуваалцаараа лайк дараараа subscribe хийгээрэй. YouTube сувгийн маань партнераар Aura брэнд ажиллаж байгаа. Brand of доогуур зураас Aura гэдэг Instagram дээр дагцгаагаараа хөл бөмбөгийн маш гоё одоо юутай сэдвтэй юм подолк малгайтай цамцнуудыг захиалж авах боломжтой байгаа шүү. Тэгээд Жого Bonito Show подкаст болгон Жого медигийн бусад контентуудаар уулзтлаа. Баяр таа.